хотууд айгүйх асуудаг юм. Заавал ийм хил ам дунд айгүй хэцүү биш үү? Одоо туршлагатай улс төрчнөр болгүй зүгээр өстө асуудалгүй айгүй хүчтэй гэж ингэж хэлэх байх. Би яг тэр энийг нүгэл хэлдэг. Хүндээдэг. Бид нар аль нэг цаг үед зарим хүмүүсүүд нь энгийн логикийн тухай асуудлыг гарч ирж ярихгүй байх юм бол энэ нийгэм чинь өөрөө ингээд юм хуурамч худал утга уян дунд ингээд живчээд байгаа байхгүй. За Сойогийн өдрийн тэмдэглэл подкастынхаа шинэхэн дугаар тавтай морил үзэж байгаа бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За яг одоо бид бүх студиэсээ цоо шинэхэн дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. За энэхүү дугаарт маань маш онцгой зочин хүрэлцээрсэн байгаа. Ингээд манай зочны синтед улсын их хурлын гишүүн, зориг ардчлалын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Цэнгүүн хэмээх юм үзэсгэлэнтэй бүсгүйсэн байна. За их баярлалаа. Урилга маань хүлээж авч ирсэн баярлалаа. Баярлалаа. Урьсанд баярлалаа. За миний хувьд ер нь эмэгтэй зочид маш ховор байдаг учраас бас ярилцахтай их догдолдог, баярлалдаг. Тэгээд бас үзэгчд маань ч гэсэн сонирхон байдаг байх гэж би боддог. За подкастын маань болохоор байнгын үзэгчд маань мэдж байгаа бид бүхэн Стивен Бартлеттийн гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл бизнес амьдралын 33 хууль номын бүлгүүдийг хувааж авч орчуулсан 32 хүмүүстэй ингээд ярилцж байгаа. За тэгээд ээлжид зочин маань Цэнгүүн гишүүний хувьд болохоор хууль 28 хэрхэн хийх вэ, бишхэн хийхийг асуу гэдэг энэ хуулийг орчуулсан. За тэгээд танилцуулалтгүй яг зочны маань хүмүүс мэдчихэж байгаа учраас хоёлаа энэ удаа шууд номын хуулиас эхлээд ярьчтэй мүү гэж бодож байна. Тэрнээсээ хөөгөө авчий гэж бодож байна. За танд номын энэ хуулийг орчуулаач гэж санал тавихад саналыг яаж хүлээж авсан бэ? Анх бас нөгөө ер нь бүтэн номыг бас харж үзье. Яг ямар юм бол гэдгийг сонирхсан. Тэгээд яг концепц нь ерөнхийдөө Монголд бас анх удаага баг шахуу хийгдэж байгаа гэдэг нь өөр салбарын хүмүүсүүд яг нэг хуулиудыг санаачилж аваад тэгээд орчуулах ажилд нь оролцох боломжийг хангаад тэгээд бас номын нээлтэн дээрээ бас бүгдээрээ бас уулзалтаад бүтэн зургаар нь бас нэг номныхоо тухай ярилцах боломж олцсон бас их сонирхолтой арга хэмжээ болсон. Тэгээд энэ нь болохоор мэдээж ном маань өөрөө бит хэлбэрээр гарсны дараа ч гэсэн яг энэ нөгөө нэг номон дээр хамтарч ажилласан хүмүүсийн хооронд бас их гоё юм туршлага судлах, дээрээс нь хамтдаа бас ингээд Монголд бизнесийн салбарт ялангуяа болж бүтэхгүй байгаа. За эсвэл болж байгаа тэр талууд дээр нь бас санал солилцох нэг ийм бас дараагийн алхмууд бас ингээд тавигдсан гэдэг утгаараа энэ төсөл өөрөө их сонирхолтой. Тэгээд бас өөрөө ч одоо хөтлөж байгаа энэ подкаст ч гэсэн ганцхан номын агуулгаараа ингээд хязгаарлагдахгүйгээр бас ингээд нөгөө зочдтойгоо хамт бас олон төрлийн сэдвүүдээр бас ингээд ярилцж байгаа нь их чухал юм шиг санагдаж байгаа. Яг тэгэхээр ялангуяа яг бизнесийн салбарт бид нар ер нь бизнес гэж яг юу юм, ашиг орлого гэж юу юм, нөгөө талдаа бид бүхэн ч одоо нөгөө нэг нийгмийн сайн сайхны төлөө гэж ярьдаг. Гэтэл тэр нь өөрөө төр хийх ёстой юм уу? Тэр нь бизнес эрхлэгчид гэж нэг одоо шуналтай хүмүүс байгааддаг. Тэр хүмүүсүүд нь ашиг олохын төлөө одоо бусад нэмгээ хохироодог юм шигээр өнөөдөр ойлгоод байдаг. Гэтэл бизнес эрхлэгчид гэдэг хүмүүс чинь бол яг нөгөө ажил олгогч нар дээрээс нь өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд маш сайхан зүйлсүүдийг сэдээд өрсөлдөөнөөс болоод бас ингээд үнээч буулгаад хоорондоо ингээд инновацлог бүтээгдэхүүнүүдийг гаргаад явдаг. Өнөөдрийн одоо энд бүх дүрсэнд орж байгаа бүх зүйлүүд л одоо бизнесийн өрсөлдөөнөөс болж бий болдог ийм одоо чухал одоо бидний амьдралын одоо нэг их хэсгийн талаар бас ингэж яг гартан ажиллаж байгаа бас дээрэс нь шийдвэр гаргах төвшөнд бас ажиллаж байгаа хүмүүстэй хамтарсан юм төсөл хэрэгжүүлж байгаа нь бас их сонирхолтой санагдаад бас энэ төсөлд бас оролцохдоо их баяртай байсан. Тэгээд миний хувьд болохоор 28 дахь хууль буюу энэ ном чинь өөрөө нөгөө дөрвөн баганд буюу одоо дөрвөн бүтцтэй. Тэгэхээр эхнийх нь бол өөрөө буюу яг өөрийгөө талаар ингэж чи яг юу хиймээр байгаа нь чиний онцгой тал нь юу юм гэдэг тэр талаас явсан бол хоёр дахь баг нь болохоор одоо шийдвэр гаргалттай юутай түүхтэй холбоотой байсан тийм. Гурав дахь нь философи, тэгээд дөрөв дэх бүлэг буюу дөрөв дэх бүлгийн хамгийн эхний хууль нь болохоор 28 дугаар хууль буюу хэрхэн хийх вэ биш хин хийх вэ гэдэг дээр анхаарч ажиллах буюу багийн тухай
асуудлыг хөндөж гарч байгаа юм. Тэгээд надад бол одоо өөрөө оролцсон болооч тэр үеийн 4-р баг нь хамгийн сонирхолтой санагдсан. Тэгээ ягаад тэгэхээр манай монголчуудыг бас ингээд нөгөө багаар ажиллах чадвар муу, бид нар багаар ерөөсөө ажилдгүй гэж нэрлэдэг. Гэхдээ бас тийм биш ч бах талтай юм шиг бас санагдчихэдэг. Тэгээд тэр агуулгаараа ерөнхийдөө бол энэ баг гэдэг ойлголтыг бид нар яаж ерөн зөвөр үсгэх хэрэгтэй юм тийм. Тэр утгаараа бол энэ багийн талаар ер нь нэлээд их сүүлийн жилүүдэд яригдах. Одоо ирээдүйд ч гэсэн нэлээд их яригдах хэрэгтэй сэдвүүдийн нэг байх л гэж бодож байна. Одоо яг энэ хуулийн гол зүйл нь тий хин хийх хэрхэн хийх вэ биш хин хийх вэ гэдэг байгаа тий. Стивен Бартлетт өөрөө болохоор энэ ном дээр энэ бүлэг дээрээс онцлсан байсан шүү дээ. Яг энэ орчин үеийн нийгэмд бүхнийг чаддаг хүн бол нэг тийм онцгой байхаа болсон. Оронд нь олвол нэг зүйл рүүгээ илүү нөгөө мэрэгшдэг хүн илүү онцгой байдаг болсон гэдэг тиймэрхүү утгатай гэж би бол ойлгоод байгаа. Тэгээ энэ дээр энэний хувьд болохоор та сүүлд амарчинтай хийсэн подкаст нэрээ бас ярьсан байсан л та би тэрийг бүтэн үтсэн. Тэгээ би үзэгчтэй нэрээ сануулад хэлэхэд мэдээж энэ нөгөө гүйцэтгэх захирал өдрийн тэмдэглэл гэдэг утгаараа ер нь бол хувь хүн дээр нь төвлөрөөд одоо байгаа карьер дээр нь төвлөрч их ярилцж байгаа. Гэхдээ тэр тухайн подкастн дээр одоо амарчингийн подкастн дээр бас маш их дэлгэрэнгүй ярьсан учраас би болохоор нэг жоохон үйл явдлыг агуулгаас нь давхцуулахгүй гэж хичээж байгаа шүү гэж сануулъя. Тэгээ тийм учраас ус төрдөг карьерийн талаар бүр яг ингээд төвлөрч бол ярихгүйгээр өөр зүйлсүүдээр төвлөрье гэж бодож байгаа. Таны хувь хүн дээр төвлөрье гэж бодож байгаа гэдгээ хэлье тий. Тэгтээ та тэр подкаст нэрлсэн байсан. Иргэд бол улс төрчдийг нөгөө нэг улс төрчийг бүх сэдвийг мэддэг байх ёстой гэж боддгийм тий. Тийм байх боломжгүй. Тийм учраас ингээд заавал одоо нөгөө ямар ч сэдв дээр жишээ нь улс төрч хүнээс ингээд сэтгүүлчд гарч ирэхээр сэтгэл асуугаад ах хэрэггүй гэдэг ч юм уу иймэрхүү ярьжсэн шүү дээ тий. Энтэй зүгээр энэ хуультай холбоод зүгээр ярих юм бол тий нэг хүн бүх зүйл төгсөө халбгүй яг мэрэгсэн зүйл рүүгээ илүү төвлөрөх ёстой гэдэг дээр та юу гэж боддог. Одоо ялцч улс төрч хүнээс бол шаардж байгаа юм л да. Одоо чи одоо нийгмийн туу хол одоо залуу хүний хувьд төвлөө гэж бодож байгаа юм гээд. Одоо жишээ нь одоо мал аж ахуйтай холбоотой ч юм уу эсвэл одоо эрүүл мэндийн салбартай холбоотой ч юм асуудлууд гараад ирэхэд за би яг энэ дээр нарийн судлаак байгаа учраас яг ингэж хэлэх дэмий яхаа бас ингэж яг нарийн гүн гүнзгий асуудалтай ингэж одоо танилцаагүй хүн бийж буруу зүрүү одоо асуудал хэлэх нь өөрөө нөгөө нэг улс төрдөг шийдвэр гаргалтанд оролцож байгаа хүн чинь тийм үг үйлдэл хэлснээсээ болж одоо нийгэмд одоо зөндөл одоо бухимдал төрдөгөлч удаа штэ. Тэгэд яг нөгөө ганц нэг постерын үгэн дээр ч үт юм уу те алдаан дээрээс бол нийгмийн уур бухимдлыг төрүүлэх байдал байдаг. Тэгэхээр яг энэс бас ингээ заавал постерны үгчтэй ч зуралддаг ч байд юм эсвэл видеоны таслалтаар бид нар бодлого тодорхойлоод иж болохгүй л гэж би ер нь боддیں۔ Тэгээд тэр нь болохоор мэдээж яриг улс төрч болгон ч байд юм уу эсвэл их хурлын гишүүд өөр ингэсэн салбар руугаа илүү чиглээд ажиллаж байгаа. Тэн дунд бусад өөр салбарын бодлогууд дээр бол ардчилсан намын бүлэг жишээ нь ямар байр суурьтай байгаа юм бэ гэдэг өөр их сонирм баггүй. Тэгэхээр ардчилсан намын бүлгийн гишүүний хувьд бол би бүлгийнхаа шийдвэрийг дагаад явна. Яагаад гэдэг нь би анх ардчилсан намыг сонгохдоо энэ намын үзэл баримтлал надад таалагдаад би намыг сонгосон байгаа. Тэгэхээр манай намын хувьд бол ямар нэгэн байдлаар одоо бизнесийн эрхчлөлөөг хаасан хувийн өмчийг одоо дээрэмдэж авах гэсэн. За эсвэл хувь хүний эрхчлөлөө үг хэлэх одоо тэр нөгөө хүний халдшгүй байдалд одоо халдах дархан халдшгүй байдалд нь халдах энэ мэтчлэн одоо хүний эрхийн зөрчлүүд гаргасан тэр үйлдэлүүд дээр бол ардчилсан намын гишүүнүүд би бол эсрүүцэж байна гэд. Тэгэхээр нөгөө ардчилсан намын бүлэг дээр бол дандаа тухайн том мохон асуудлууд дээр бол шийдвэрүүд за дээрээс нь бүлгийн зөвлөхүүд ажлын албууд бол ажиллаж чаад ярилцдаг. Тэгээд тэн дээрээ тухайн асуудал нь хэр чухал байгаагаас шалтгаалаад одоо нэгдсэн шийдвэр гаргана эсвэл үгүй гэдээ явдаг. Тэгэд яагаад энийг чухалчилж хэлж яах нэхэр нөгөө нам гэд хэлчихэр манайхан бас жоохон жирэхэд байдаг талтай. Ер нь зөв хүнээ сонгочих. Нам бол худлаа юм байна гэдэг юм хандлага байдаг. Гэтэл өнөөдөр манай Монгол улсын систем чинь өөрөө бид нар чинь парламентын тогтолцоотой. Тэгэхээр аль сонгуулаар хамгийн олон гишүүдийн одоо нөгөө нэг хүмүүсийн саналыг авсан олон тооны гишүүдтэй болсон тэр нам нь өөрөө олонхоо бүрдүүлээ засгийн газараа барьж байгаа. Тэндээсээ ерөнхий сайдад томилж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нэг намаас цухтах боломжгүй. Нөгөө талдаа бид нар үзэл баримтлал дээр төвлөрөх хэрэгтэй. Тэр маш хатуу байж байгаа хэрэгтэй. Баруун төвийн үзэл баримталтай нам юм уу, зүүн төвийнх юм уу те. Тэрэндээсээ
ямар бодлогуудыг шахах уу гэдэг дээр нь тулгуурлаад явах юм бол арай нэг юм зөв системтэй болох юм болов уу гэж би бол хараад байгаа. Тэгээд ер нь 126 гишүүнтэй парламент чинь бас их олон гоё өнгөнүүдтэй. Тэгээд одоо заавал нэг нам байх албагүйгээр бас ингээд өөр намын ч гэсэн тухайн одоо салбартаа мэргэсэн ийм мундаг хүмүүсүүд бас хамт ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө ямар нэгэн байдлаар тэр салбартны холбоотой асуудал гарч ирлээ гэхэд тухайн гишүүнээс мэдээлэл авах юм бол тэр хүн чинь бас нэлээд илүү гүнзгий судалсан байгаа учраас тэр хүнээс бас ингээд мэдээлэл солилцоод явхад бол хоорондоо ингээд мэдээллүүдээ солилцоод явах бас их цаг хэмнэх бас боломж юм болов уу гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө бол бас ингээд нөгөө нэг цаг үе өрөө асар хурдтай ингээд хөгжөд байгаа. Тэр утгаар ерөнхий мэдлэгийг заавал одоо ингээд цээжээрээ мэддэг байх албагүй. Одоо жишээ нь хуулийн бүх заалтуудыг бид нэр цээжлэх албагүй одоо ингээд утсан дээр байж штэ. Бид нэр хуулийн тэдгээр залт хэдвэ гэхэд ингээд утаснаас харахад л угаасаа энд бол байж байгаа. Тэр агуулгаараа бид нар заавал одоо тийм механик юмнуудыг цээжлэх шаардлагагүй 90 100 амьдарч байна. Тэгэхээр бас энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн нэг том давуу тал нь дээр үед бол одоо бүх зүйлийг ба бэггүй цээжлэх хэрэгтэй байсан бол одоо тех шаардлагагүй тэрийг технологи бидний өмнөөс хийчихэж байна. За бүх зүйлүүдээр харьцуултууд өмөлтүүд гарах гэдэг бол тэр механик нэгтгэлүүдийг бол одоо AI-аар хийчих болж байна. Гэхдээ дүгнэлтийг гаргах нь бол хүн өөрөө уншиж тэр дүгнэлтийг гаргах ш зүгээр механик ажлын хэлбэрчлээд өгч байгаа болохоос ш. Тэр утгаараа бид нар нөгөө багаар ажиллах дээр бол одоо шин төрлийн скиллүүд одоо нөгөө ур чадварууд биднэрт багийн гишүүн болгоноос бол ингээд шаардагдчихж байгаа. Тэгээ тэр утгаараа тэр одоо зөөлөн ур чадваруудыг бас бид нар нэлийн түлхүү одоо бага ангиас нь бас сургалтын системд бас ингээд оруулж өгөх нь их чухал юм шиг бас санагддаг болоод байгаа. Подкастын ивент итгэгч M Corporate. M Corporate уламжлалт банкны үйлчилгээнээс гадна яг танай байгууллагын санхүүгийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлийг санал болгодог. Танд хэрэгцээ байгаа бол тэдэнд тохирох шийдэл нь байж л байгаа. Хамтдаа холыг төтлөн M Corporate. Таасаа ярианда өмнө нь ч их сайхан ярилцлагуудтай айгу чухалж ижил дурдтай нэг зүйл байдаг. Тэр нь бол энэ намын үзэл баримтлалын талаар тий. За би энэ дээр нэг үгүй асуучих гэж бодож байгаа. Тэр нь бол бит хоёр бол үе тэнгийн ингээд эмхтэй хүмүүс. Тэгээ бодохоор би бол яхаа ингээд нэг юм уншиж хараа цайны сонгуулаараа л нэлийн ингээд ажиглаж байсан болохоор ач холбогдол өгöd гэх юм уу энэ сонгуулаар анх удаа найзуудтайгаа их нухацтай ярилцж байсан. За та хэд маань одоо яг энэ барууны зүүнний үзэл баримтлал гэдгийг мэдэх үү те юу гэж ойлгодог вэ? Яг ямар үзэл баримталтай хүмүүс юм бэ гэд ярилцж байсан байхгүй юу? Нэгэн үе яг нэг үгүй хэлэхэд бол ус төр сонирхдаггүй гэдгээрээ залуучууд айгүй бахархаж ярьдаг байсан. Тэгээ би өстой ус төр сонирхдаггүй шүү дээ. Тэр нэг айгүй гоё юм шиг. Сүүлийн жилүүдэд бол илүүтэйгээр ус төрийг сонирхон зүйтэй юм байна гэдгийг бол залуу хүмүүс илүү оролцоогоо өгдөг болсон шүү дээ. Гэхдээ би таныг ийм залуудаа тэр үзэл баримтлалаа яаж олох юм бэ гэдгийг ярих гэдэг тий. Одоо ч гэсэн жишээ нь би ингээд өөрийгөө за барууны гэж бодоход хаяа дарамдаа дутуу ойлголттой тавьдаг ч юм уу тий. Одоо өөрийнхөө яг үзэл баримтлал нь ингээд төлөвшсөн хэсэгтээ би эргэлздэг ч юм уу тий. Миний яг үзэл баримтлал төлөвшсөн юм уу төлөвшөөгүй юм уу гэдэг дээр та зүгээр ийм хүүхдэд бүр ингээд яг анх сонсож байгаа төгсөгч хүүхдэд ч юм уу тий 10 жилээ төгсөж байгаа. За барууны зүүнний гэдэг чинь юм ялгаатай маа. Гэхдээ үзэл баримтлалаа ингэж хайх хэрэгтэй юм аа. Би нэг ингэж мэдрээд ингэж болсон юм аа гэвэл ямар юу аах вэ? Миний бодлоор энэ улс төрийн үзэл баримтлал болохоор юм хүний дотор ерөнхийдөө мөн чанартай холбоотой юм шиг санагдтiin. Тэр нь нэг тийм тусдаа ингээд ном байдаг. Тэгээ тэр номыг уншичаад энэ тийм байх ёстой юм, ийм байх ёстой юм байна гэд ингээд сонгодог биш. Цаад утгаараа хүний яг итгэл үнэмшил хүн өөрөө яг юг чухалчилдаг вэ тэр дотор байдаг үнэт зүйлтэй таардаг тэр зүйл. Тэгээд ингээ нийгмийн асуудлууд болж байхад бид нар ингээл улс төр хамаагүй гээл тоохгүй гээл тэгдэг ч гэсэн одоо жишээ нь машины дугаарын хязгаарлалт хийх чинь гээд тэрэн дээр жишээ нь та тийш одоо бүгдээр ингээд үжрээд байгаа юм чинь бостон нэрээ хязгаарлалтыг хийх ёстой шүү дээ гэж үзчихвэл та зүүнний үзлэр хэмлэлтэн. Ягаад тэгэхээр тэнд ингээд төр буюу захиргааталтын аргаар таны одоо нөгөө нэг өөрийнхөө худалдаж авсан өмчөө ашиглахыг хориглож штэ. Гэхдээ тэр нь төрийн захиргааталт олон нийтийн төлөө буюу хамтаж үзлийн төлөө тэр нь зүйтэй юм аа. Хамтаж үзлийн төлөө буюу олон хүний төлөө зарим хүмүүс золиос гарах нь зөв юм аа гэж та дотроо итгэдэг өмчдөг хүн байх юм бол та зүүн үзлэр хэмлдэг юм байна. Харин нэг хүнийч гэсэн хохироож болохгүй. Та нар төрөөс тэнд ингэж томилогдсон хүмүүс
нэг өдөр ч юм уу те нэг өдөр босч ирэнгуутаа шууд маргааш та нар машин унчлахгүй гэд миний худалдаж авсан үнцийг миний тэр эрхийг хориглоод өөртөө анханасаа хотынхон газруудыг зарж буруу төлөвлөлт хийж ийм төгжрэгтэй болгочоод тэрэн дээрээ ямар ч дарга буюу одоо тэр төрийн хүмүүсүүд нь хариуцлага хүлээгүй юм байж яагаад зүгээр энгийн амьдраад явж исэн иргэн дээр тэр одоо юугаа тохиод байгаа юм бэ гэдэг байдлаар та тэрийг эсрүүцчихвэл та барууны үзэлтэй буюу эрх чөлөөний үзэлтэй хувь хүний эрх чөлөөний одоо төлөө байдаг тийм үзэлтэй хүн байна. Тэр энэ нэг хоёр суураараа л ерөөсөө одоо ингээд хуваагдчихдаг. Хамтаж үзэл нөгөөх нь бол одоо хувь хүн гэдэг дээр. Тэгэхээр энэ бол одоо зөв буруу гэхийн аргагүй. Ягаад гэвэл хүний дотор байж идэх тийм. Тэр ч өөрөө ингээд хүн өөрөө яг юу гэж дүгнж өсдөг байх тэр нь байглаасаа л ингээд гараад ирсэн байт юм шиг санагддаг. Зарим тохиолдолд ингээд харагддаг ш нэг оппортунист улс төрчид гэж ярьдаг. Тэд нар болохоор ингээд одоо нэг чөлөө зах зээл гой яригдал хүмүүс чөлөө зах зээлийг дэмждэг болоод ирэхэд би ч гэсэн чөлөө зах зээлийг дэмждэг гэд. Гэхдээ үйлдэлүүд нь дандаа зөөнийх байгаад идэх тийм хүмүүс эдэрч зөрөөд идэг. Дотоод мөн чанараас нь зөрөөд идэг. Тэгсэн хэрнээ ярьслан өгөхтэй болонгод чөлөө зах зээл гоё гэж яриад идэг тийм хүмүүс байдаг. Гэхдээ яг ингээд цаад мөн чанараараа нөгөө өөрөөсөө худлаа ярьж болохгүй. Өөрийнхөө мөн дотор байгаа зүйлээс бид нар худлаа яриад иж болохгүй. Тэгэхээр тэр нэг дотор байдаг зүйлээ бид нар олох ёстой юм шиг байна. Тэгээд яг хуу монголчуудыг нэг дүгндэг юм болохоор бид нар нүүдэлчид. Тэгээ нүүдэлчид гэдэг утгаар их чөлөөний асар өндөр мэдрэмжтэй л арт юм билээ л нэ. Нөгөө барууны үзэл баримтлал гэл тэгэхээр нөгөө гадаад их юм шиг боддог. Гэтэл үгүй. Эн чинь болохоор нөгөө их чөлөөний тухай л яриад байгаа. Хувь хүн те ингээд хинээс ч хамааралгүйгээр өөрийнхөө амьдралыг аваа явчих чаддаг. Тийм хүчрхэг байх тухай ойлголт явж байгаа. Тэгээд тэр хүчрхэг байна гэдг нь бусдыг очиод дээрлэхэд байна гэсэн үг биш. Нөгөө эрх чөлөө нэг тал нь байхад нөгөө тал нь хариуцлага байждаг. Энэ хоёр хамт явж иж нийгэм өөрөө зөв эргэлддэг. Тэгээд яг хуу маш энгийнээр ингээд тайлбарлахад бол одоо би бол тэгж л боддог юм. Берлинийг л их жишээ татаж ярих дуртай. Берлиний хаан одоо нэг хотыг дундуур нь хан ураад хувааж агаад нэг иргэншилтэй, нэг хил соёлтой тийм хүмүүс төр хүн төрөлхтний хийсэн айгүй том туршилт биш үү? Энд чи өөрөө туршилт байгаа. Тэгж яхад Берлиний хаан ингээд нурахад одоо зүүн талд байж исэн хүмүүс нь ажралтай байсан уу? Баруун талд байсан хүмүүс нь ажралтай байсан уу? Энэ дээр нөгөө эдийн засгийн тухай ойлголт ороод ирж байгаа. Чөлөөт зах зээл яагаад илүү вэ гэдэг шалтгаан нь тэр үед германчууд тэр хийсэн одоо тэр том одоо нийгмийн туршилт гэж хэлэндээ. Тэн дээр маш тодорхой харагдсан байхгүй юу? Яагаад чөлөө зах зээл чухал үт юм бэ? Ингээд бид нар бүх юм одоо бид нар өмчгүй бай те төрд ингээ бүх юм аваачаад төгчээ. За тэгээ гоё бүх юм үнэгүй бай. Ерөөсөө ингээл хувц гутал хувцас хоол хүнс одоо юу гэдэг бүх юм төрөөс өгдөг бай. Сонсоход айгүй гоё. Жохон байхад одоо ингээд тэгж төсөөлөхөр нэрэл ягаад юмыг хүнтэй айлгаад идэв. Ягаад хүн хөвгчж болтгүй юм болоо гэж бодмоор. Айгүй гоё. Тэгээ байж итэл бодит амьдрал дээр болоод ирэхээр энэ хуурамч худал зүйл болоод ирдэг. Одоо ч гэсэн социализмын үед амьдарч исэн хүмүүс маш ихээр мэдж байгаа. Тэр үед одоо машин тэр хэд байдаг гэсэн. 90 оноос хойш машин тэр хэд болчоо бид нар өнөөдөр төгжээд зовоод байгаа. Бас ингээ өмчтөй болсны зовлон бид нарт бас байгаад байгаа шүү дээ. Тэр утгаараа ингээд нөгөө зах зээлийн механизм нь ямар зах зээл байх юм бэ гэд бид нар бол үндсэн хуульд чөлөө зах зээлийн механизмыг бол авсан. Чөлөө зах зээлтэй байна гэж дурдсан. Харамсалтай нь шуудхан хэлэхэд бол манайх төрийн оролцоотой зах зээл өнөөдөр бол чөлөө зах зээл дээр явж байгаа салбар ер нь бол байхгүй дээ. Бүхэл юм дээр төр оролцож байгаа. Тэр агуулгаараа бас манай улс бол бас жоохон хоцорсон үйл хоцорсон нэг юм байдалтай. Тэгээд яг энгийн жоохон хүүхдэд тайлбарлахаарч байт юм уу хэлэхэд бол хамтаж үзэл буюу одоо ингээд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэдэг тэр бодол танд таалагддаг хувь та зүүнний үзэл баримталтай хүн юм байна. Та харин эрх чөлөө би өөрийнхөө хин нэгэнд гай болохгүйгээр би өөрийнхөө хүсэл мөрөөдөл бүх зүйлийг хийгээд тэгээд амьдраад явж чадна гэдэг бодолтой. Тийм хүн бол та одоо хувийн одоо эрх чөлөөний талд эрх чөлөөний үзэл санаатай хүн байна гэсэн. Тэгээд яг би өөрөө нөгөө нэг хүн чинь тэгэл өөрийнхөө бодлыг зөвтгөх дуртай шүү дээ. Тэгээд яг нөгөө эрх чөлөөний үзэл санааг яагаад илүү гэж би боддгоо гэхээр би бас тийм юмнуудаа л өөрөө хайж олсон л байгаа хэл та. Тэгээд яг надад илүү санагддаг юм болохоор бид нар чинь ингээл юу яаж байгаа шүү дээ. Татвар ингээл төвлөрүүлээ авчиж байгаа. Нийт нэгний төлөө гэдэг нэрээр те бүгднгээс нь татваруудыг их авч агаад тэгээд одоо арай нэг ядуу буурай хэсэг дээр арай нэг халамж шаардлагатай хэсэг дээр бид нэр халамжаа өгөх ёстой гэж зүүнний бодлого байждаг. Нөгөө талд нь хэрвээ одоо өрсөлдөөний зах зээлтэй явж байгаа за чөлөө зах зээлтэй улс орнуудад яадаг вэ гэхээр
татварыг бага байлгадаг. Татвар авдагч улсууд байж байгаа. Тэгвэл тэнд байдаг саятнууд буюу амжиргаа айгүй өндөр болчдөг. Дундаж давхар өндөр болчдөг. Би өдрийн одоо орлогоо заавал бодоод авахгүйгээр одоо ингээд илүүчлэх мөнгөтэй болчихно гэсэн. Тэгэхээр хүний мөн чанар бас үт юм байна л да. Ингээд хүн өөр хүндлэгдэх хэрэгцээ те Масловын гурвалжингийн югаар. Тэгэхээр ингээд би ингээд хангалттай өөрийнхөө асуудлуудыг шийдсэн бол дараа нь өөр хин нэгэнд туслаад тэгээд тэр хүнтэй ингээд гоё зүйл хийж байгаадаа би өөрөө маш кайфыг мэдэрчээдэг. Тэр утгаараа тэр улсуудын одоо чөлөө зах зээлтэй улсуудаас хамгийн том донорууд төрдөг. Тэд нар хамгийн том сайн үйлсийн төрийн бас байгууллагуудыг байгуулад олон улс дамнасан том одоо ингээд организашнуудыг ажилуулад эхэлдэг. Тэгээд тэр нь ч гэсэн одоо манайх шиг ч байд юм уу те улсуудад орж ирэл зөндөө үйл ажиллагаанууд хийгээл явж идэг. Тэгэд яагаад хэрвээ одоо ингээд бизнес хийдэг хүмүүс хэрвээ одоо мөнгө олж чадж байгаа хүмүүс тийм муухай агаал бусдуудыгаа шулаал ингээл бусадтай ерөөсөө юу ч өгөхгүйгээр энийг юм муухай байдаг гэдэг ойлголт байна шүү. Бид нар ч ерөөсөө бизнес хийдэг өмчтэй болж байгаа хөрөнгөтэй болж байгаа хүмүүс үзэн ядаад идэв шүү. Хэрвээ тийм байдаг байсан бол яагаад тэгвэл тэр чөлөөт эдийн засаг хөгжсөн тэр улсын хүмүүс тийм том одоо ингээд сайн улсын айнуудыг санхүүжүүлээд тийм том элдв бусын одоо нөгөө нэг шинжлэх ухааны нээлтүүдэд мөнгүүд ингээд хийгээд босрлын тэр том сангуудыг ажилуулад идэм бэ гэхээр хүний мөн чанар идэм шиг санагддаг. Надад бол. Тэгж яхад хамгийн өрөвдөлтөө зүйл нь болохоор төрийн оролцоо хамгийн их одоо ингээд төрийн заавал бүх юмнуудыг авах хэрэгтэй гэж ярьдаг. Тэгээд төрн л иргэдэд хайрлна гэдэг нь яг үндсэндээ тэнд улсад амьдарч байгаа иргэдэн ч өөрсдөө ядуу төрд байдаг хэдхэн хүмүүсүүд нь ард түмний нэрийг бариад авилгалаараа сайхан амьдарч идэг. Тийм л тогтолцоо байдаг. Тэр улсаас ямар нэгэн тэр бумтанч байдаг юм уу саятан төрөөд сайн үл сайн өрнүүлэх нь битэл бусад чөлөө зах зээлтэй улсуудаас л ямар нэгэн хандив тусламж гуйгаад явж идэг. Бодит байдал нь юм байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энийг бас одоо яриад ингээд яхахын тулд мэдээж нөгөө нэг баг багтаа хэрвээ чи социализмд итгэдэггүй бол чи зүрх сэтгэл хүн чи том болоод чөлөө зах зээлд итгэхгүй бол чи одоо баг ном уншчээ гэдэг тийм ингээд логик одоо нөгөө нэг зүйлтэй нүр тулааг байна ч гэх юм уу. Тэг тэрэн шиг ингээд жоохон одоо ингээд хүн төлөвшөөд жоохон академик боловсрол нэмэгдээд дээрээс нь эдийн засаг одоо бид нар бол ингээд эдийн засагч болох албагүй. Гэхдээ хүн болгонд эдийн засаг нөлөөлж байгаа. Инфляцийн талаар бид нар жоохон ойлгодог болоод ирэх юм бол одоо энэ чөлөө зах зээлийг үгүйсэхийн аргагүйгээр л фактууд нь байж байгаа. Тэгэхээр ингээд тэр утгаараа бол хүний дотор байгаа мөн чанараас бол бид нар гажуудаж чадахгүй. Тэгээд миний харж байгаагаар бол энэ эрх чөлөөний үзэл санаатай маш олон хүмүүс байждаг. Гэхдээ тэр хүмүүс өөрсдөө томьёолж олоогүй, томьёолж хэлээгүй тийм байдлаар явж идэг баг. Нэг зүйл бол ингээд бид нар ер нь заавал одоо ингээл нэг намыг дахин шүтээл тий намд ороод тэгжиж үзэл санаатай хүн байна гэсэн үг бас биш. Миний бодлоор бол нөгөө намыг дахин шүтээл намыг хатуулаг байлгах гэдэг гэдэг чинь буцаал нөгөө зөвний онол болчихж байгаа. Тэр утгаараа бид нарт их албачгүй. Ер нь нөгөө Монгол улс нам хөгжүүлэхин төлөө яваагүй шүү дээ. Монгол улс иргэн нь ингээд сайхан амьдрахын төлөө явж байгаа шүү дээ. Тэр утгаараа бид нар ер нь энэ нөгөө нэг намын хатуун гişүнчлэл одоо ингээд сонгуулийн тогтолцоо байгаа шүү. Тэрийг өөрчлөх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд тэрийг угаасаа залуучууд ч гэсэн ингээд ирж яваа цаг чинь тэрийг хүсэж байгаа. Нөгөө нэг би улс төрд оролцдоггүй гэдгээр бахархдаг байсан хүмүүс чинь ч гэсэн тэрийг хүсэж байгаа. Тэгээд тэр утгаараа тэгэхээр энэ өөрчлөлтийг цагийн хаясаар бид нартай хамт эрхэл ахалтаа. Тэгээд хүн болгоны бас ингээд үзэл баримтлал олсон юм бол ингээд өөр түүхүүд байдаг бах. Ингээд нийгмийн тэр өрнөж байгаа сошиал постууд дээр гарч байгаа тий бухимдлууд дээр бичиж байгаа комментууд тий эсвэл бичихгүй байгаа эсвэлтхүү шийдвэр үүсч байд юм уу? Ямар нэгэн байдлаар тодорхойлцсон л байдаг. Тэрнийга хүн дотроо за би ямар үзэл баримталтай бол гэж бодъё гэхээс эхлээл болно. Тэгээ хамгийн энгийн нь бол одоо нэг my political compass гэл тайгаал тест хийгээл үзэхэд ер нь ингээд юу н гараад ирнэ. Тэгээ хүн өөрөө сонирхгүй тухай асуудал байна. Подкастын зохион байгуулагч Монголын хамгийн том аудио номын сантай платформ M-Book. Тэгээ ингээд ярихаар одоо угсаа тэгтээ улс төрийн харилцаа нууш таарна. Таны бүр ингээд ихэнх үеуд рүү би нэг очимоор байгаа юм. Одоо улс төрдөх карьерийнхэн тий. Тухайн үед болохоор та бас хувийн хвшил ажиллаж исэн тий. Бас нэг компани штаб гэдэг компани гүйцэтгэх захирал за тэгээ Датмор гэх компани төлөөлөлт удирдах зүйлийн дарга гэх мэт энэ мэдээлүүд бол ингээд нээлттэй байж байгаа. Тэгж жагаад арчилсан намын одоо залуучуудын холбоон дээр ингээд альбан тушаал аваад ингээд гарч эхлэх үеэс эхлээл
элдв янзын хэл амнууд ингээл мэдээж гарч ирж байгаа тий нийгэмд. Энэ дээр би зүгээр юу гэж асуух гээд байгаа юм бэ гэхээр манай дэлхийн өөрөө эцгийн хэрэгтэй хэм ер нь дийлэн хэрэг гэсэн үг шүү дээ. Тийм утгаараа ерөөдөө нөгөө удирдахч хүмүүсийг эрэгтэй хүн байх ёстой гэсэн тийм жоохон гендрийн хувьд хүлээлттэй байх нь илбэг байдаг. Зөвхөн Монгол улс биш шүү те. Тэгээд үүнтэй холбоотойгоор ер нь дэлхийн нийтээрээ л нэг эмэгтэй хүн бидрийг төлөөлж болох юм байна, удирдах болох юм байна гэдэгтээ танилцахын тулд одоо квот гэж хийсэн гэл ингээл ярьдаг шүү дээ те. Тань зүгээр зөвхөн эмэгтэй байснараа илүү тийм нийгмээс ирсэн дарамж ахал гэж юу байна гэж би зүгээр асуух гэдэг байхгүй юу? Тэрийг одоо Тэгээ шууд анзаардаг да зарим юм дээр бол тий. Тэгээ зөвхөн зүгээр гендрийн хувьд л ингээл гардаг тий. тэрийг одоо үзэж байгаа хүмүүс л сайн хэлэх бах та тий. Тэгээд надад бол нөгөө нэг өөрөө яг энэ дотор ч ингээд бужигнаан дунд явж байгаа болохоор яг би бас тэгж хүлээж авахыг хүсдэггүй гэх юм уу. Одоо ингээд намайг эмгтэй болохоор ингээд байна. Намайг ингэж байгаа болохоор тэгээд байна гэд би тэхийг хүсдэггүй. Яг хөө тийм тохиолдлууд байгаа. Тийм зүйлүүд ч бас өрнөдөг баг. Гэхдээ ингээд нөгөө нэг бид нар өөрсдөө намайг ийм болохоор ингээд байна. Би ийм болохоор тэгээд байна гэд хохирогчин сэтгүүгээр ингээд харах тусам улам тэр зүйлсүүд улам илүү болж ингэж орж ирнэ гэж би ер нь боддог. Тэгээ тэр утгаараа ингээд нөгөө нэг ямар нэгэн шийдвэрч гэдэг юм ямар нэгэн бодлогуудыг гаргаж явахдаа би эмгтэй хүн болохоор тэгж байгаа гэж би тийм биш шүү дээ. Ер нь бол зүгээр ингээд би одоо цэнгүүн болохоор л тэгж байгаа. Тэгээ би ч ингээд хувь хүн би өөрийгөө ямар ахыг өөрөө тодорхойлж байгаа. Тэр утгаараа байгаа. Зүгээр ингээд бас зүгээр л миний хувь хүнд бас дургүй хүмүүс байж болно шүү дээ. Миний характерт ч үт юм уу те. Тэгээд ингээд юм чин характертай байна гэдэг чинь бас ингээд хүн дургүй байх юм. Үнслэл бүх зүйл ингээд хүүх хүн таалагддаг юм гэж угаасаа хизээч байхгүй. Тэгэхээр ингээд ямар нэгэн характер байгаа болоод ингээд тэнцээ чин урваллууд энэ хариу үйлдэлүүд бол өргөнж байгаа байх л таа. Тэгээд яг огтуд айгүйх асууд юм. Яг ингээд заавал ийм хил ам дунд ингэж яваад ингэж явах хэрэг байна уу? Энэ чинь айгүй хэцүү биш үү гэд. Тэгэл одоо туршлагатай улс төрчнөр болгүй зүгээр өстө асуудалгүй айгүй хүчтэй гэж ингэж хэлэх байх. Би яг тэрийг нэг нүгэл хэлдэг. Хүндэдэг. Энэ чинь бас ингээд заавал туулах хэрэгтэй албатай ч юм бас биш ингээд яг үнд бол. Гэхдээ бид нар аль нэг цаг үед зарим хүмүүсүүд нь ингээд гарч ирээд зүгээр нөгөө нэг энгийн логикийн тухай асуудлыг гарч ирж ярихгүй байх юм бол энэ нийгэм чинь өөрөө ингээд юм хуурамч худал утга уянгад дунд ингээд живчээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хин нэг ингээд нэг юм эхлээд за ядахтаа ингээд энгийн л юмнууд шүү дээ. Одоо миний тавьж байгаа асуудлууд бол одоо суманд тоггүй байж соёлын төв барьж явах гэдэг юм бэ гэл зүгээр энгийн логикийн л асуудлууд байгаа шүү дээ. Тэр ийм асуудлуудыг бид нар ингээд нөгөө нэг нийгэм дад үзэгц чинь гээл ингээд чимээгүй яваад байснаас болоод өнөөдөр магадгүй маш олон буруу шийдвэрүүдийг бид нар арт түмэн ингэж хүсэж чинь гэж гаргаад байгаа. Гэтэл арт түмэн үнэхээр тэрийг хүсээгүй байждаг. Тэр нэг арт түмэн гэдэг хүмүүсүүдийн дуу хоолой нь хэсэг бүлэг нэг идэвхтэй дуу чанга тэр хүмүүсүүдээр тодорхойлж яваад байгаа. Тэгэхээр тэдрээр бас ингэ тодорхойлуулаад байгаа юм бас магадгүй бидний л өөрсдийн буруу байх л та нөгөө нэг манай бэртгчин хүмүүс гэдэг байгаа шүү дээ. Би ч одоо би ч гэсэн нэг нь л те. Тэгэл яг юм хэлэхээс айдаг байсан. Хүмүүсийн өмнө ингээд за хэршиг одоо ингээд дургуг нь хүргээд яах. Уг нь бол тийм л те. Гэхдээ яах вэ гэл ингээд байгууллагууд дотор дандаа тийм хүмүүсүүд байж байгаа. Яг ажиллаа мундаг сайн мэддэг. Тэгээ гинтний дарга томилогдож ирээ шал өөр юм яригч яхад нь за тэгээд дарга мэдчихлээ байлгүй дээ гэж чимээг өнгөрчдөг те. Тэгээ яг хөө мэдээж хэрэг соёлтой болгосон хүмүүсүүд тийм. Тэр хүмүүсүүд бол бас ингээ хүндэтгэлтэй харьцдаг бусадтай. Гэхдээ энэ нийгэмд чинь бас ингээ гэрэл хийгээ хасах хэвээр буруу зүйлөөрөө зогсох хэвээр. Тэгэхээр одоо тэр хүмүүс маань л дуурж эхлэх хэрэгтэй байна. Нөгөө талаас магадгүй ингэдэг байсан юм болов уу гэж бодогдлоо л да. Иргэд ч гэсэн хүлээлт нь өөрөө одоо эмгтэй гишүүн бол энэ асуудлыг л анхаарах хэвээр гэлэнгүүд нөгөө эмгтэй гишүүд ер нь бол арт түмнийхээ захиалгаар явж байгаа учраас жоохон гэр бүлийн асуудлуудыг эмгтэй гишүүд ярьдаг ч юм уу те хүүхдийн асуудлыг эмгтэй гишүүд яриад бусад асуудлыг ингээд одоо таны яриад арчин хүчний асуудлыг өмнө эмгтэй гишүүднийх ярих ёстой гэдэг хүлээлтгүй байсан ч юм уу те иргэдийн зүгээс бас ингээд нэг юм өөр хүлээлттэй байгаа гэдэгсэн юм лөө. Тэр ингээд нөгөө их хурлын гишүүн гэдэг чинь яг юу юм биш үү? Заавал за мэдээж арт түмнийхэн хэлхийг хүсэж байгаа одоо үзэл санаа асуудлуудын дуу хоолойнд байх хэвээр. Гэхдээ тэглээ гэд ямар шүүлтүргүүгээр тэр зүйлийг хэлээддэг хүн мундаг улс төрч биш байгаа. Зарим тохиолдолд бид нэр арт түмэн рүүгээ харж агаад үгүй одоо бид нар зөв замдаа орохын тулд энэ алхмуудыг хийх ёстой гэд
хилээд тэрийг ойлгуулж чаддаг, тэрнийг давж туулаад хэдий хүнд байсан ч гэсэн зөв замлуу арт түмнээ ингээд хөтлөөд тэр замлуугаа оруулж чаддаг хүмүүс чинь одоо үнэхээр бид нар улс төрчд гэж бодох хэрэгтэй байна. Яг гэвэл нөгөө философч Центогоо их гоё хэлжсэн. Философчд ингээд нөгөө 100 хүнийг аваад тэр гүүрний цаана гарахад 50% нь л амьд гарах юм байна л да. Тэгж хаад философчд болохоор хэлдэг нь энэ 50% нь л амьд гарнаа гэж хэлчихдэг. Тэгэхээр нөгөө нэг философичийг дагаж ерөөсөө хүмүүс нь явахгүйгээр тэндээ үлдчихсэн юм л да. Улс төрчин очингуудаа болохоор бид бүгдээрээ 100 тийшээ хамт гарахын төлөө явнаа гэж хэлждэг. Тэнгууд яг 50% нь очдог. Гэхдээ тэнд дараачийн шатанд очсон байдаг. Яг тэрэн шиг нөгөө юм өөрчлөгдөх боломжтой байсан бол ямар нэгэн хүний дургуг хүрэхгүйгээр ямар нэгэн золиос гарахгүйгээр болох байсан бол тэр органикаараа хийгдчихнэ. Хийгдэггүй байна гэдэг чинь тэнд бэрхшээл байгаа. Тэр бэрхшээлийг даван туулах гэдэг чинь өөрөө тэр нөгөө шийдвэр гаргах хүнээс шаардж байгаа одоо зоригийн тухай асуудал. Ад үзэгдэгч байна уу? Тэр бол одоо энгийн наазахын асуудал. Нөгөө талд нь золиос гаргах, хүндрэл бэрхшээлийг туулах. Тэр ингээд манад юусэн ингээд нөгөө шийдвэр гаргалт явахгүй байгаа юм асуудал байгаа юм л да. Тэгэхээр нөгөө миний одоо нөгөө хэрхэн хийх вэ биш хин хийх вэ гэдэг дээр ч гэсэн яригдах хэвээр зүйл бол бид нар ер нь нөгөө нэг шийдвэргүйгээр ингээд зүгээр л одоо нэг юм баахан цуурай дуулж ингэж нэг дуу хоолой болж ийн гээл ингээд ямар ч тийм логикгүй юмнууд ингээд яриаддаг. Одоо чиний хурлын гишүүн гарч ирчихэл татвар өндөр байгаад байна. Татвараа ингээд буулга гэл дараагийн өгүүлбэр дээр болохоор одоо наад халамжуудаа бид нар ингээд нэмэх хэрэгтэй ингээд тэр ингээд яг яаж явах гээд байгаа юм те. Халамжууд нэмхийн тулд татвар их байж ишл бид нар халамжуудаа нэмнэ штэ. Хоёр өөр зүйлээс хоёр өөр юм ингээд хоёр замыг бид нар хоёулын нийлүүлж явж чадахгүй байхгүй. Хэрвээ татвараа буулгаж байгаа бол бид нар нөгөө талдаа халамжуудаа багасгахаас аргагүй байдал руу очино. Тэр энэ үнэнгийг хэлэхгүйгээр нөгөө нэг хоёр өөр талд байгаа хүмүүсүүдийн хоёр эрх ашигт хоёуланд нь таалагдах юм хэлээд тэг хоёулын ин хийх гэж оролдож байгаа. Манай төрч гэсэн тэрийг ингээ хийх гэж оролдоод тэн дундаа эцсийн дүндээ юу ч хийхгүй ингээд зогсцсон. Ердөөс одоо ингээд манай бүтцийн төрийн бүтцийн ягаад том данхгар болоод байна. Ягаад шийдвэр гарахгүй байна гэхээр угаасаа логикийн хувьд хизэж хамтдаа явахгүй зүйлүүдийг бид нэр хамт хийх гэж хичээгээд байгаа. Тэгчээд тэрнийхээ хин нэг нь буруутнанд болохгүй тул ингээд бүх зүйл дээр тус нь зөвлөл хороо одоо юу гэдэг ингээд мэрэгчлэнүүдийн зөвлөл мөвлөл ингээл төрийн бус байгууллагууд энтрийн зөвлөлөөл ингээл тусдаа ийм бүтцүүд гаргачаад нэг нь лугаа бөмбөгшээддэг асуудлаа шийдвэрлэдэг нэг юм байдалтай. Шийдвэр гаргачих юм бол буруутан болчих годдаг. Тэг яг ингээд нөгөө нэг өөрчлөлтөө сайхан айдсаа бид нар даван туулах хэрэгтэй юм шиг байна. Ер нь тухайн өөрчлөлтийг хийгээд 80% та зөв байгаад 20% золиос буюу бусдад муу хэлэгдэх байвал хамаагүй шүү дээ. Ингээд 80% хийчих хэлэх хэрэгтэй байхгүй. Тэрний дараа 3-4 жилийн дараа ч юм уу те магадгүй 10 жилийн дараа илүү сайн хувилбар. Тухайн үед тэр 20%-ийг гүйцэж чадаагүй зүйлийг өөр нэг хүн гарч ирээ хийчих шин. Тэгэхгүй бол ингээд хинч үйлдэл хийхгүй нөгөө 0% дээрээ байгаа л идэг. Тэгэл яг нэг юм хийх гингут нь л инж болохгүй байх, тэрэн чи юм байна гэд тэнгууд заазад тэгвэл муулуулж ахаар зүгээр үлдчихийгээл ингээл зогсчдөг. Одоо бид нар чинь нэг юм болчиход байна, нэг юм маш гоё нэр хүндтэй хүмүүс байгаад тах шиг байна. Одоо ер нь ингээд харахаар хинээрч муулуулахгүйгээр хинээрч ялахгүйгээр нэг байчи гэдэг сонирхолтой. Ялангуяа энэ гүйцэтгэх төвшөнд тийм хүмүүс маш их байгаад байгаа. Манай төрийн тэр хүмүүсүүд болохоор мундаг дарга нар байгаад байгаа. Олон жил тэндээ дарга хийгээл байгаа. Ерөөсөө ингээд бас харахаар өөлөх юм байхгүй. Юм хийгээгүй юм чинь тэр хүмүүсийг одоо яаж өөлөх вэ? Тэгчээд дараа нь тэр хүнтэй хариуцлага ярих хэр боломжгүй. Ялцчихгүй л өглөө болгон цагтаа ирэл ажил дээр суугаад байдаг. Гэтэ бүтээмжийн тухай ойлголт байхгүй байгаа тоххой. Тэр нөгөө асуудлууд шийдэгдэхгүй байгаа. Тэгэд ийм нөгөө байдлаас гарахын тулд бид нар бас ингээд жоохон өөрөөр харж явдаг байх хэрэгтэй байх л та. Тэгээ миний харж байгаагаар бол зүгээр ингээд одоо чинь нөгөө манайх чинь залуу улс шүү дээ. Тэгсрэлттэй, энергитэй. Тэр утгаараа бол ингээд хурдан тодорхой байгаа юмнуудаа хийчихээ. Сүүлийн 10 жил маш олон судалгаанууд хийсэн байна. Бид нар бүх одоо би өнөөдөр ч гэсэн өөртөө чинь ярилцах бол гэл ингээл аудитын газраас гаргасан одоо төрийн хүний нөөцийн одоо бодлого тогтолцооны үр нөлөө байгаа байхгүй. Тэгээд аюул хангалтгүй одоо доктортой бүтцээр ажиллаагүй, зарчмаа биелүүлээгүй ингээл аюу муу тайлан энэ гараал ирсэн байж байгаа. Тэр нэг багтай холбоотой гэсэн шүү дээ хүний нөөцийн төрийн бодлого хүний нөөц төр ерөөсөө байхгүй байгаа даа гэдэг тал дээр. Тэгэлээ энэ минээс ингээл харж ахаар одоо зүгээр ингээд тодорхой шийдлүүд нь энэ дээр бас ингээд гаргаад өгсөн байж байгаа. Яг тэрнийхээ зүгээр биелүүлэлт болчмаар байна.
Тэгээ нөгөө шийдэл байна гэдэг чинь жишээ нь шаардлага оронтонууд байгаад шүү дээ. Манад нэг даргын ажлыг 5 дарга хийгээд байна. Тэгэхээр тэр 5 даргаыг чөлөөлнө гэдэг чинь тэр 5 дарга танд дургу болно л гэсэн үг шүү дээ. Тэгэл яг ийм юмыг одоо аль нэг цаг үед хин нэг хийхгүй л бол бид нар одоо ийм ирээ байгаа л. Гэт их ухаантай хүмүүстэй л уулс болохгүй л одоо хоёулаа ч гэсэн ингээл подкаст хийгээл. Тэгээ ингээд надад бол бас ингээл нөгөө нэг энтэнд яриануд хийгээд явж байхад ингээл хүмүүс тэгээд одоо яриад явах гэдэг ажиллаа хийгээч мэйгээж гэл тэнгууд ялцч сөрөг хүчин байх юм бас ингээд зовлон юм да ингээд үнэхээр сонгуулаар арчилсан нам жишээ ингээд олонх болоод явцсан байсан бол биднэрт ингээд яг гарах үйлдэл хийгээд ингээд үр дүн гарах юм байх байсан баг. А тэнгууд одоо бол нэрнгээсээ одоо нөгөө шүүмжлэхэл наа чи юм байгаад байна энэ дээрээ буруу байгаад байна бодлого чи юм байх байсан штэ гэдгээр л нэг аль мичгүүд явуулаад эсвэл нэг хитэн тоо баримтууд аваад ингээд явах нөгөө нэг ажиллах шаардлагатай одоо болчиход байгаа юм. Тэгээд яг гэхдээ бас нөгөө талдаа хяналт гарч ирж байна. Сөрөг хүчний бас ингээд сүүлийн 8 жил байгаагүй бараг 10 жил байгаагүй юм одоо сөрөг хүчний дуу бол бас гарч ирж байгаа учраас энэ чинь бас ингээд юм хөдөлгөөнд бас орж байгаа сайн тал бас байх шиг байна. Подкастын ивент итгэгч Европын албаны стандартыг бүрэн хангасан Монгол орны онгон нагшин байгалийн эрдэс тус Via Millenia. Би бас нэг сонирхол юм биш магадгүй ихтэй асуучих гэж бодож байна таны олцсон дээр нь тий. Заримдаа одоо ингэдэж штэ улс төрчнөр болвол таны болвол одоо энэ эхний жил байлаа тий улс төрт эхний жил байлаа. Яваандаа ингээд нөгөө уусна гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү ойлголт бас идэв штэ те за ингэж байгаа л бараг тэр одоо машин дулаал ингээд нэг л тал штэ эцсийн бүлэгтэй гэх ч юм уу те за эхний нэг хэдэн жил аваад уурдаг байж байгаад ингээд бэлцээ маа гэдэг ч юм уу тиймэрхүү юм болох боломжтой болов гэж зүгээр боддог байхгүй ер нь тийм кейс олон байгаа учраас ч юм уу магадгүй одоо яг ийм зоригтой байж байгаад энэ хэр удаа үргэлжлэх вэ гэж зүгээр эргэж жоох итгэлээ алдсан байдаг гэж магадгүй. Тэр сэтгэл зүйтэй холбоотой юм шиг надад санагдаад байна. Тэг ингээд анх бол ингээд нэг зүйлийг ярьцдаг. Одоо чинь эрчим хүчний талаар ярихад эрчим хүчний систем дотор ажиллаж байгаа. Яг тэр нөгөө үр өгөөжгүй байдлыг үүсгэж байгаа давхартал үүсгэсэн бүтцэд байгаа. Тэр хүмүүстэй чинь ингээд дайснууд болчихж байгаа. За тэгээ явж исэн л одоо нийслэлээр 300 тэрбумаар хятадаас нүр судалдаж авах гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэж хэлчихээр нийслэлээр тэрийг хийсэн хүмүүсүүдэд дайсан болчихж байгаа. Тэгээ яжсэн л нөгөө стандарт хэмжилсэн газар тэргүй над эрчим хүчний шинэ стандартуудаа батлаад шинэ технологиуд оруулж ирэхгүй болохгүй шүү дээ. Та нар яагаад ингэж бүх юмыг хааж боодог хүмүүс юм бэ гэхээр стандарт хэмжилсэн газар дээр гад болгон зүүнтэй муудалцж байгаа. Бэлэн чинь ингээл үйлдэл болгоно нь ингээл дандаа нэг одоо дайснууд ч хин одоо хайшин гэхдээ ямар ч байсан одоо анти хүмүүсүүдтэй ингээд тулаад байгаа байхгүй. Тэгээ байжингуудаа л нөгөө нэг үзэл баримтлалын зүйлээ гаргах чинь үгүй яагаад энэ төрийн шагналыг ингээл хаамаагүй тараагаад идэв. Энд чинь ингээд нүдэ болсон шагналч биш бүр ингээд хідэн төгрөгөөр худалдаж авсан бэ гэдэг юм бүр ил тод яригддаг болчиход байна шүү дээ. Энийгээ зэгцлээчээл гэхэд нөгөө нэг одоо мэдэл авсан хүмүүсүүд бас гомдол болж байгаа. Ингээд энэ чинь айгүй тийм хүндрэлтэй асуудлууд. Ингээл нөгөө нэг бид нар хүүхдийн мөнгийг одоо тарааж байгаа ч гэсэн 100 мянган төгрөг чи өнөөдөр юу ч худалдаж авч чадахгүй байна. Худалдаа авах чадваргүй болчиход байна шүү дээ. Инфляц их болоод байна шүү дээ гэд хэлчихээр л бас нийгмийн дайсан болчихж байгаа. Ингээд ирэхээр хүн чинь сэтгэл зүйн хувьд ингээд за би заавал ингэх ямарч хэрэгтэй ингэдэг байдал руу ерөөсөө ялцчихгүй ирдэг юм билээ. Одоо ингээл ядтаа гэрийнхэнтэйгээ уулзахад манай эмээ бол ингээл миний охин тэгэл чимээг үжиж болтгүй юм уу гэдэг бусдууд нь чимээг үл идэм билээ шүү. Тэгэл тэр чи ингээд бас за нэрэж бас тийм юм уу гэж бодогддог ингээд яалтчгүй би ч гэсэн одоо ингээл гүү би өстэй амар хатуугаад юм байгаа тийм маань гэд ингээд нэг хүнээс гарах нөгөө энерги гэдэг чинь бас ингээд нөгөө хязгаартай бас байт юм байна. Тэгээд ингээд яриад явж байхаар ингээд нийгмийн асуудлууд юмнууд дээр ингээд байхаар эн чинь нөгөө нэг таалагддаг хэсэг бүлэг хүмүүсд байж байгаа. Өөртөө чинь одоо ойрхон үзэл бодолтой тийм хүмүүсүүд байж байгаа. Нөгөө талд нь бас эсрэг хүмүүсүүд нь байждаг. Тэгэхээр нөгөө нэг тэрний одоо энергийн урсгал дунд ингээд амьдраад байна гэдэг чинь хувь хүнээс бол асар их нөгөө нэг юу энерги өрөөсөн их шаарддаг юм шиг санагдсан. Тэгээд яг хөө миний нөгөө хэлээд идэх нь айгүй олон хүн хэрэгтэй юм байна. Ер нь энэ улс төрт чинь нэг хүн дангаараа тэнд ингээл байгааддаг. Одоо 20 30 жил улс төрт ингээд явахын тулд бас нэлээд ийм сэтгэл зүйн хувьд ингээд хүчтэй ч байт юм уу те. Зарим тохиолдолд баг өөрчлөлттэй ч байж ингэж явахаар юм шиг санагдчих байгаа байхгүй юу? Надад бол ингээд
нэг юм энгийн хүнээс түүгээр ингээд заавал нэр ингэж хэлүүлэн барин байх ямар хэрэгтэй юм бол доо гэл. Тэгээд нөгөө хүмүүс чинь наа чи их ашиг нь байгаа, наа чин гарах юм бол барыг шоронд орчих гээд байгаа болохоор байж байгаа гэл хүмүүс тэгдэж штэ. Тэнгууд чин ирэх ашиггүй хүн чинь бол тэгээд за гэд. Тэгээд өстө өөрөө чинь хилдэхэр нэг 2 3 жилийн дараа чимээгүй болно гэдэг шиг. Ингээд хүн чинь ялтчихгүй нөгөө нэг 50 амгалан байдлыг хэлээг хүсдэг юм бэлээ. Ятгахтаа ингээд гэр бүлээрээ 50 ч гэдэг юм уу тий. Тэрийг хүсдэг болохоор ингээд тэр орон зайд нь амар их юмнууд халдаад ахаар тэгээд нөгөө нэг жоохон хүндрэлтэй санагдаад тэгээ бас нөгөө хувь хүний характер нь өөрөө тийм олонний нүдэн дээр амьдрах тийм сонирхолтой хүмүүсээс байдаг шүү дээ нэг жоохон чимээгүй за тэгээд ингээд одоо байнга ингээл сайн байцгаана манайхан гигийн өглөөний мэд шиг тэгэл яриад идэг тийм төрлийн одоо хүн биш бол бас ингээд тэр чинь жоохон өөр байт юм шиг санагдал байдаг. Гэхдээ тэгээд яг миний хувьд бодож байгаа нь нөгөө нэг эн чинь бас үнэтэй цаг хугацаа өнж байгаа. Тэр утгаар ямар ч байсан өөрийнхөө чадал энерги одоо хаа хүрч байгаа тэр бодсон зүйлсүүдээ системтэйгээр ямар ч байсан хийхийг хичээгэл явж байна. Тэгээд яг тэр хоорондоо хувийн хувьд бас ингээд нөгөө нэг одоо сайжрах хэрэгтэй бол ингээд тэр сайжрах хэрэгтэй талуудаа сайжруулаад бас ингээд явж байгаа. Ер нь бол энэ нөгөө нэг улс төрд байх тэр нөгөө энгийн нөгөө нэг мэдлэгч байд нөгөө академик талын асуудлууд ингээд бодлого боловсруулах ч байт юм уу. Тэр харьцангуй энгийн ер нь бол ингээд ухаалаг хүмүүсүүд хийгээд явчих чадна тэнд бол нэг зовлон байхгүй. Гэхдээ тэр нөгөө сэтгэл зүйн хамт явж байгаа нэг сонир мөсөө шиг юм хүн өөрөө чирж явж идэг. Үйлдэл болгон дээр чинь ямар нэг юм тээгүүд ингээд хамт явж байгаа. Сайн юм хийсэн ч бай, муу юм хийсэн ч бай. Тэгээд тэрийг ингээд хамт явна гэдэг чинь хүний сасар их хүч бас давхар шаардчихдаг. Тэгэхээр ингээд нөгөө хагас бүтэн сайн нарч амрахгүй тарих толгой нь яг үндэ ингээд би өнөөдөр ингээд дандаа ярих ажил хийж байгаа ч гэсэн ингээд ядралт үүсдэг. Гэхдээ ядралтаас бол алдаа гаргаж болохгүй. Их тийм байдалтай. Тэгээ яг хөө тэр зүйл дотор л ер нь бол нөгөө улс төрийн амьдрал өрнөж байгаа бах. Тэгээд яг мэдээж одоо бэрхшээлтэй болоод хүн болгон одоо ингээд юугаар явахгүй байгаа. Гэхдээ цаад утгаараа нөгөө олон хүн байх юм бол олон хүн өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө чадах зүйлсүүдийг хийгээ яваад байвал энэ зам гоё болно тийм. Ингээд тэгэхээр нөгөө манай лувсан чамцэг шиг хилээд ядахтаа сөөхийнхөө оролт хэдүүлээ суугаад тэгээд ирэхээр эн чинь оролцоотой болоод ирэхээр арай хөнгөн болоод гоё болоод ирэх бах. Тэгээ миний бодлоор жоохон айдаг юм нь зөв хүмүүс нь ороод шантарчихгүй гэдгээс айдаг. Тэгээд тэр утгаараа бас залуучуудтай л боломжийг их болгоод нэг юм заавал улс төртөө зууралтад ах шаардлагагүй хүлээсгүй хүмүүс байвал арай амар юм шиг санагдаад байна. Нэг юм бүр амар эготой хүмүүс үүдэн шүү дээ бүр ингээ заавал дарах болохгүй л байж сууж чаддгүй. Тийм биш. Зүгээр ингээд үйлдэл хийчих юмсан, яг юмыг өөрчилчих юмсан гэсэн хүмүүсүүд нь боломж олгоод тэгээд тэр хүмүүсүүд нь хоорондоо дэмтэй байж байгаад гэд нэг жоохон урагшилчвал гайгүй болох бах. Тэрнээс биш бас токсик штэ. Подкастын ивент тэтгэгч Кафе Верняно. Одоо яг улсын хурлын гишүүн гэдэг бол ихэнх хүмүүс бас энэ бол ажлын байр гэж бас хартгүй юм шиг санагдаад идэв. Энэ бол яг нэг бас таленттай ажлын байр шүү дээ. Бид тэрийг зүгээр төлөөлж сууж байгааг болохоос биш. Энэ ингээд ажлын байр одоо баг KPI-тай байхтай өөрсдөн гэсэн. Тэгэхээр ажлын байр гэж хэрвээ харвал тий. Одоо нөгөө нэм залуу үеийнх нэг аюух нөгөө юм ажлын байран дээр тогтгоо болцсон, тууштай байхаа болцсон ч юм уу гэдэг ч юм ингээл аюух шүүмжил төртөг болсон. Тэгээ бид нар яг магадгүй үнэнч байх мэдээллийнх нь олон урсгал дунд альва зүйл рүү тууштай харж чадхаа хит нэгдүгээр тэц хоёрдугаарт яг Монгол улс ч өөрөө дөрөв улиралтай тэгэл улирал солигдох үеийн сэтгэл зүйн байдал шүү. За ингээд шалтгаан хэлэх юм бол зөндөл юм болох бах тий. Зүгээр таны хувьд ингээд ажил гэж хараад гэхдээ маш стресстэй ажил гэж бодоход тэрийг ингээд өдөр болгонд аван туулахтаа юу өөртөө сануултаа одоо хүн л юм чинь шантрын штэ тий ингээл гинтгэн л ингээл бүх юм утгагүй санагдана үсттэй энэ ч одоо би бол хаяа тийм юм адилхан хүн шүү дээ тий тийм сэтгэл хөдлөлүүд орж ирнэ. Тэр үедээ нэг юмыг сануулаад одоо буцаал маргааш нь сэрэл ингээл хуралдаа орол явуулах л та. Та өөртөө юу сануулдаг вэ ер нь тиймэрхүү үедээ? Яг уу энэ чинь бас нөгөө хугацаатай. Тэр утгаараа ингээд 4 жил байгаа гэж боддог. Тэгээд яг энэ хугацаан дээр маш олон хүмүүс энэ улсын хурлын гишүүн болохгүй сонгуул болгоноор ингээд оролцож идэг. Монгол улсын их хурлын гишүүн болоход 4-5 удаагийн сонгуульд өрсөлдөд унтсан ч хүмүүс байдаг.
Бүр ингээд тэр чинь хүний одоо 20 жилийн амьдрал хүртэл ингээд өрнөсөн тийм зүйл байдаг. Тэгэхээр пропорционал системийн давуу тал нь бол над шигч үе тийм үү те сая шинээр жигсаалтаар нэлээд олон шин залуу хүмүүс орох боломж нь нэгдсэн. Тэр утгаараа тэр цаг хугацаа ч өөр асар үнцэнтэй гэдг нь харагддаг. Тэгээд тийм болохоор ингээд нөө минут одоо секунд ч юм уу ингээд өдөр хоног болгон ч л ингээд явж байгаа. Тэр утгаараа тэр 4 жилийг маш сайн ашиглаж чадах юм бол эн чинь өөрөө өөрчлөлт байна. Тэгэхээр ингээд ямар ч байсан би өөрийнхөө хэмжээнд хийж чадах юм аа ямар ч байсан явуулчихъя гэдэг тэр үйлдэл дээр ингээд харааддаг. Тэгэл яг хүмүүс болохоор 28 оноо бодооч одоо бити ийм юмнууд барьж аваад бити ийм юм хийгээч мэгээч гэд. Тэгээд ингээд хүн болгон дахин сонгогдохын төлөө яваад ахаар чи ингээд энд чинь юу ч өөрчлөгдөхгүй байгаа байхгүй ингээд маш олон дахин сонгогдсон гишүүдтэй байлаа шүү дээ бид нар ингээд. Гэхдээ тэгээд яасан. Тэгээ Монгол ус яасан гэдэг надад айгу сонь санагддаг. Тэр утгаараа ингээд одоо байгаа 4 жилээ ингээд яг л хийх ёстой юм аа. Яг л давах ёстой хүмүүс нь тухайн цаг минутта даваал гарчих юм бол асуудал чинь баг багаар шийдэгдээд явна. Тэгж яхад би энэ асуудлыг шийдчих юм бол муу нэртэй болчихно гэд хин нэгэн өөр хүн хийхийг хүлээгээд хойш нь тавьснаас болвол бүх асуудал бөгнөрчлөө шүү дээ Монголд чинь. Тэгэхээр чин нэг юм цаг хугацаа өнөөдрийн асуудлыг шийдэх үндсэн чинь дараа 2 жилийн харьцуулахгүйгээр чухал гэж хараад байгаа юм л да. Эрчим хүчний үн тариф өөрчлөгдсөн. Тэгээд тэрний одоо нөгөө нэг мэдээж их хурлын гишүүн хийх хэрэг нь байхгүй. Гэхдээ одоо цэнгүүн гишүүн нэмсэн л гэдэг нэг юм явчихлаа шүү дээ. Гэхдээ үр нөлөө нь одоо гараад эхэлж байгаа. Одоо хөрөнгө оруулалтууд яригдаад эхэлж байна. Хид хідэн төслүүд гараад эхэлж байна. Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станцын төсөл явж байна. Тэр утгаараа нэг 5 жилийн дараа энэ жил өөр зүйл болж харагдана. Нэг үндсэндээ бол сүүлийн 30 жил цахилгаан станцууд баригдаагүй байсан. 5 жилийн дараа энэ чинь бүтээн байгуулалт нь яваад одоо нөгөө бүтээн байгуулалтууд нь хийгдээд эхэлнэ. Тэгэхээр тэр золиос 2024 онд 11 сард гарч ижил энэ өөрөө бий болсон байхгүй. Тэгээгүй бол энэ 5 жилийн дараах үр дүн гарахгүй. Тэгэхээр тэрийг харж байгаа болохоор бас тэр зүйлийн төлөө явж байгаа шүү гэж бодоо. Өнөөдөр хүмүүст ойлгохдохгүйсэн ч гэсэн ямар ч байсан ирээдүйд энэ чи хэрэгтэй зүйл болох ёстой шүү гэж бодоол жижиг юмнууд ч гэсэн том хуулиудаа одоо ажиллаж л байгаа л да. Энэ 26 онд тэрэн дээр нэлээд хүчтэй явна гэж төлөвлөж байна. Гэхдээ яг хажуугаар нь жижиг одоо цахилгаан станцын үнсч үйт юм уу тийм 30 жил Улаанбаатарчууд энэ цахилгаан станцын үнсэн дотор ингээл амьдрал байгаа л юм. Тэрийг одоо Google Map-аас дээрээс нь харах юм бол их л муухай зураг харагддаг. Тэрийг жишээ нь ятгахтаа засаж байна. За бүр ингээд эрчим хүчний салбараа өөрчилж чаддгүй юм бол ятгахтаа хотоор нэг үнснээсээ салъя л та. Тэр юм байтугай нэг жижиг юмнуудыг ч гэсэн хийчихэл бодоол яваад байгаа. Таны хувьд бас яг би дахиад яриулмаар байгаа зүйл нь би нөгөө подкастын ихэнд бас танилцуулсан дээ зориг ардчилсан үрээлийн удирдах зөвлөлийн гишүүн гэдэг шиг бидний мэдгүй янз бүрийн юм хийдэг ажлууд байх гэж би бодоод байна. Улсын хурлын гишүүнээсээ гадна штэ тэ ямар нэгэн зөвлөл байдаг гэх мэтчлэн тийм зүйлсүүдээс та дурдлаач. Одоо ер нь юу юм болов? Ер нь их хурлын гишүүн за зориг арчлын үрээлэн байна болохоор яг нөгөө манай арчилсан нам суурьтай гэдэг юм уу да. Гэхдээ яг нам байх албагүй. Гэхдээ ингээд яг залуучуудын ерөнхийдөө бол ингээд төлөөл нийлээд үжил санаан дээрээ тулгуурлая. Үжил санаагаа академик төвшөнд гаргая гэдэг ингээд академик ном орчуулад тэгээд нөгөө сургалтуудыг зохион байгуулад ингээд явж байгаа. Тэгээд надад зориг арчлын үрээлэнгийн ажлыг хийх гоё санагддаг. Өөрөө нөгөө нэг дуртай болохоор тэр нэг ажилч биш те ингээд хамт ингээд ярилцаад тэр хүмүүстэй хамт байхад энерги орол гоё санагдаа явцдаг. За тэгээд бусдаар бол нөгөө нэг нам өөрөө асар их нөгөө үйл ажиллагаа явуулж байдаг. Тэр чинь том бүтц байгаа шүү дээ. Арцсан залуучтай холбоо гээл байгаа. Тэгээл манай намын одоо аймаг дүүргүүдийн одоо салбарууд нь байж байгаа. Төв нам дээр явж байгаа үйл ажиллагаанууд гээл. Тэгэхээр яг хуу их хэмжээгээр бол одоо намын үйл ажиллагаанд их оролцдог. Одоо намын дүрм шинээр бодлох явцад ажлын хэсэгт орох ч үгүй юм уу. Тэр бол одоо их хурлын гишүүнээс арай тусдаа гэдэг утгаараа бас нам дээрээ нэлийн фокуслж явж байгаа. Тэгээд яг нам өөрөө институцлэг болж иж энэ нөгөө нэг систем чин цаад утгаараа сайжирна гэхээр миний одоо их анхаардаг юм тэрэлтэй. Тэгээд яг бусдаар бол нэг тийм сонирхолтой өөр юм бол нэг байхгүй юм байна. Подкастын ивент тэтгэгч Discover World Travel. Яг энэ одоо цагийн энергийн менежмент гэдэг зүйл бол бас нэлээд их яригддаг. Гэхдээ бас
энийг өөртөө төлөвшүүлэх ямар арга барилаар энийг менеж хийх вэ гэдэг бас хэцүү. Одоо ч гэсэн хэцүү гэж би бодод идэг байхгүй юу? Одоо тэгэл ажил мэргэжлээс шалтгаална. Гэхдээ ийм завгүй байгаа нөхцөл тий. За таны хувьд бол ингээд ийм намынхаа ажиллагаанд оролцож чинь заавал сургуулийн гишүүний хийж чинь давхар одоо ингээл ийм подкастт өргөдөж чинь тий. Тэгээд иймэрхүү ажлуудыг ер нь хэрхэн цагаа одоо менеж хийгээч гэдэг залуу хүмүүст нэг юм тип өгчүүл тий. Тэгээд би нэг ийм юм хийчихээр арай нэг ингээд зэгтдээ явчихдаг юм а гэдэг гоё тип өгдөг. Нэг жоохон пауз аваад нэг 2-3 хоног бодох юм бол арай зэгцэрт юм шиг санагдаад. Тэгэхгүй бол ингээл нөгөө нэг календар дээр харахаар ингээл зөндөө олон ажлууд гарч ирээл. Тэгээд зөндөө олон ажлууд дунд явж хахад нэг хүн залгаал нэг юм байна, энийг хийх үү, энэ айгу гоё санаа байна гэл тэнгууд. Өө за тэгээ гэл хүн чинь эмоцороо ингээл харангуй чинь гоё санагдтал ингээл тгийгчдэг. Тэнгууд нөгөө нэг календарын юу чин дараа 7 хоног, дараа чин 7 хоног гэл ингээл бүгд улам их скежүүлүүд нэмэгдээл яваад идэг. Тэр нөгөө нэг темпнээсээ гарч чадахгүй. Хүн тэр болгоны таска биелүүлээ яваад идэг. Тэгээд тэр хэмнэлээр яваад ангууд ингээд айгу завгүй гой ажлууд хийсэн. Тэгэд хүн сэтгэлтэй их гоё юм хийж байгаа юм шигээр ингээд яваал идэг. Би бас өөрөө тэгээддэг. Тэгж байгаа дунд нь ч юм уу, азар ч юм уу, хүчээр ч юм уу нэг ганц 2 хоног ингээд жоохон холдох боломж олдоод. Тэгээд нэг жоохон амраад бодонгууд нэрээ энэ юмнууд чинь ийшээгээ илүү фокуслах хэрэгтэй ш. Тэгээд тэгэхгүй бол нөгөө энэ тэндээс орж ирж байгаа хүмүүсийн саналууд мэдээж хэрэг чухал гоё юмнууд байна. Гэхдээ яг өөрөө хаашаа явж исэн бэ гэдэг тэр замаасаа жоохон азаач гаддаг. Тэгээ өөртөө зорцуулах гэсэн, өөрийнхөө төлөвлөж исэн ажлаас гараад одоо нэг өөр хүмүүсүүдийн ажлуудад оролцоод мэдээж тэр хүмүүсүүдэд тусалж байгаа болтон. Гэхдээ тэгээ яваад ирэхээр нэг үр дүн хэрвээ те тэрний харьцаа хэд байх хэвтэй вэ гэдгийг бас хүн жоохон дотроо тооцоолтой явах хэвтэй болов гэд би өөртөө л тэгж дүнгээд байгаа. 25 онд чинь ингээд асар их ажлууд ингээд хийсэн. Тэгээд яг цаг хугацаа алдаж болохгүй гэдгээр нь хагас бүтэн сайнгүйгээр л ингээд бүх юм нь окей гэж хэлээл. Тэнд ч нэг олон улсын байгууллагын уулзалтанд очиод суугаал тэнд ч ингээл нөгөө нэг хилцүүлэг болж чинь намын юм болж чинь орон нутагт ийм арга хэмжээ тийм юм болж чинь гэл ингээл явсан. Бүх юм дээр ингээд тултал нь явлаад тэгээ яг мэдээж ингээд нэг үр дүн гэл баг мэдэгдэд явж байгаа. Гэхдээ сүүл рүүгээ би бас өвддөг. Тэр бас ингээд нэг хүний бие чинь бас хязгаарлагдмал юм биш үү? Тэгээд ирэхээр шүн нойргүй хонох ядарсан хэрний юмдж чадахгүй байх ч үгүй юм уу? Тэгээд ирэхээр ч айгүй хүндрэлтэй байдлууд үүсээд тэгэл яг хүчээр л ингээд за амьдралын зөв хэмнэл рүү орох хэрэгтэй гэдэг байдлаар орж байгаа юм л. Тэгээ нүг бид нар чинь залуу хүн асуудал руу хэдэн шүний нойрыг даах хэрэгтэй гэж бододдаг. Тэгэд би бол залуучуудаа нэг жоохон бас нэг ганц 2 хоног нэг авч байгаа. Тэг өөртөө тэр нь ингээд гэртэй байна гэдг нь өөртөө гэсэн үг бас биш байгаа шүү дээ. Яг үүндээ бол тэр чинь ингээд яг өөрийгөө амраадаг ингээд тайван байх яг тэр орчноо ингээд заавал өөртөө гаргаж чаад нэг бодоод үзэх юм бол амар гоё старт болно. Тэгээд ирэхэр хүн өөрөө угсаа хашаа явж байгаа юу хийж байгааг мэдчихэдэг. Стресстүүлээд байгаа асуудлуудаа бас шийдээд явж чаддаг. Тэгээ тэгэх орон зайг бас өөртөө өгч явах хэрэгтэй юм шиг санагдаа. Бид нар чинь өөртөө их хатуу байдаг хүмүүс. Ингээд бүх асуудлууд юмнууд ингээд болоод ингээд явж хахад ингээд юу гаддаг нэг за би жоохон сайн байчих юм бол надаас шалтгаалаад байж байгаа юм шиг байна гэл ингээд дандаа юмыг ингээл окей гээл ингээд хийгээ яваад дитэг. Тэгсэн хэрний яг өөрөө дандаа хамгийн хойно бид нар чинь тавьчааддаг нэг юм сул талтай юм шиг. Тэр утгаар ингээд жоохон өөрийгөө харьлаад тэгээд бас ингээд өөрийгөө сонсох бас уран зай өгөхгүй бол ингээд өөртөөгөө ер нь ярьж амжихгүй л өдрүүд өнгөрч байгаа шүү дээ. Тийм тэр утгаараа бас тэгэх юм бол хамаагүй илүү бүтэмжтэй байх бах. Тэгэл 26 тэрийг л өөрөө бас хэрэгжүүлэх гэж хичээж байна. Та ер нь өөртөө хэрэг шүмжлэлтэй ханддаг хүн бэ? Одоо зарим хүн бол яг өөрийгөө зоригжуулж яж ингээл хөтэлдэг те. Зарим хүн бол илүү ингээд за би болоогүй гэдэг ч юм уу. Хэрэг тийм шүмжлэлтэй ханддаг. Ер нь шүмжлэлтэй хандах нь зөв юм уу? Одоо тэр амьдралын айл нэг үедээ ингээ өөрчлөгдөл зүгээр юм уу гэдэг тэр та юу гэж боддог юм? Шүмжлэлтэй хандах нь эрүүл ах миний бодлоор. Бүр ингээд нөгөө нэг юу ачдаг хүмүүс үзчихсэн. Бусад хүн шөмжлөн гоо наач надад хатаарч байгаа. Наач ингэж байгаа ингээд ингээд өөрөөгөө ингээд зүтгэл яваад байдаг. Тэгээд яг би бол айгүй их боддог ер нь. Гэхдээ тэр нь болохоор шууд юмыг амир эмзэгээр өөр төр хүлээж авал субъектив байдлаар ингээд үгүй тийм байна гэж гунж гутраад тэгээд ах гэхээсээ илүү яагаад учир шалтгаан юу гэж тунгаан бодох гэдэг юм уу? Тэр утгаар ингэж боддог.
Тэгээд тэрэндээ бас их цаг хугацаа зарцуулдаг гэж магадгүй бах. Гэхдээ тэр нь нөгөө нэг сайжрах ёстой л гэж бодож байдаг. Тэгээ ер нь төгсгөн гэж хизээч байхгүй. Аль ч цаг үедээ бид нар төгс байх боломжгүй. Алдаанууд л ер нь бол явж байгаа. Тэг өнөөдөр миний зүг гэж бодож исэн юм магадгүй 3 жилийн дараа өөрчлөгдөж магадгүй. Тэр нь миний 3 жилийн турш одоо үзэж харсан, туулж ясан зүйлээс шалтгаалаад ингээд юм хувьсаж өөрчлөгдөж идэв юм шиг санагдаж байгаа. Тэгээ тэр утгаараа хүн тасралтгүй сурах хэрэгтэй байх. Тасралтгүй унших хэрэгтэй байх. Ингээд хүнд өөрөө өөртөө гоё тийм боломжийг олоход сайжрах орон зайг нь өгч явах хэрэгтэй байх. Тэхийн тулд бас нэг алдаагаа хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй байх та. Нөгөө нэг буруу байсан юм байна. Миний бодож исэн буруу байсан юм байна. Үл зөвний үе ингээд харах тэр чадвар бас чухал юм шиг санагдаад байдаг. Тэгээ тэрийг хүлээн зөвшөөрнө гэдэг чинь бас хүнээс айгүй их юм гарна шүү дээ. Тэгэл нөгөө уучлаарай гэж хэлнэ гэдэг чинь бас их хүнд өгдөн шүү дээ. Ингээд ялангуяа хайртай дотны хүмүүсээс уучлаарай гэх гэхээр бүр хүнд. Ингээ хүн чинь ингээд бүр нэг юм хэлмэргүй санагдаад чийдэг. Тэгэхээр тэр мэрийг бас ингээд хэлж сураад тэгээд жоохон сэтгэлдээ хөнгөн. Ягаад гэвэл дотроо бид нар мэдчихлээдэг буруу зүйл хийсэн байх юм бол тэгээд тэрийг ингээд хүлээн зөвшөөрөөд ингээд явчих юм бол дараагийн сайжрах орон зайгаа өөртөө өгчнө. Тэгэхээр чинь нөгөө нэг уучлахгүй гацч байд юм уу? Буруугаа хүлээн зөвшөөрчин гэдэг чинь дараа нь тийм алдаа гарахгүй. Эсвэл яаж өөрчлөх үү гэдэг тэр орон зайгаа бас аваад үлдчих болохоор бас их гоё тийм шинэ одоо ургамал ургах ч юм уу тийм орон зай үүсэх байх л гэж бодод таг. Таны хувьд одоо яг хөө ингэдэг нэг ажлын байран дээр нийгмийн амьдралт ч юм уу залуу байгаа нь давуу болон сул тал үсгдэгтэй ер нь заримдаа зүгээр нас нь гэх юм уу. Таны хувьд тэр яаж мэдрэгдтiin? Одоо залуу байгаа нь ийм давуу талтай. Эсвэргээрээ миний нас ийм юмн дээр заримдаа ингэ сөрөг тал болдог тий. Надад ингэ сул тал маань болдог гэвэл нөгөө нэг яг наадахыг чинь бодсон чинь аав ээж нар чинь ч гэсэн анхудаа амьдарч байгаа шүү дээ. Гэт нэг үг өгдөөш ингээд аав ээжтэй уурлааддаг хүмүүс. Тэгэхээр чинь хөрхэн бас л яг анхудаага л амьдарч үзээл хөвгтэй болол ингээд явж байгаа гэд. Бид нар чинь ингээд нөгөө нэг өөрөөсөө ахмад хөшин хүмүүсийг төгс байх хэрэгтэй юм шиг тий. Тэд нар бүх юмыг мэддэг юм шиг боддог. Гэхдээ тэр хүмүүс ч гэсэн анхудаа амьдарч байгаа. Тэр утгаар ингээд насны хамаагүй юм шиг байгаа. Тэгэл үзэж харсан юм. Тэгэл тухайн амьдралын мөчлөгт тохиож байгаа асуудал нь өнөөдөр 20 хэдэн настай надад байхгүй. Тэгэхээр ингээд тэр нөгөө нэг мөчлөгөөс хамаарсан асуудлууд тохиолдол байх бах. Ингээл нас болгонд л өөрийн гэсэн маш гоё давуу тал, нас болгонд л өөрийн гэсэн асар хүнд бэрхшээлүүд яваал байх бах. Тийм болохоор яг нөгөө яг л 20 хэд настай хүний амьдралын яг тэр бодлууд надад ч гэсэн байдаг. Ингээл яг одоо ингээд хурдтай юм хийх ёстой гэдэг юм байдаг гэсэн болохоор би ер нь одоо их сургуульд 15 настайд орж исэн. Тэгэхээр нөгөө ер нь бол насаараа бага байдаг. Тэгээл ингээл ажлын байран дээр гараад ч гэсэн ер нь дандаа жоохон нээдэг. Тэгээд нөгөө тэгсэн хэрнээ ингээд хичих ёстой гэл ингээл яваад ддаг. Тэгээд тэр утгаараа яг насны тухай асуудал дандаа л хүмүүс нэг хөөгч юм жоох юм уу гэл ингээл дандаа л дэгдэглэсэн л та. Тэгээд яг тэр нэг асуудал юм шиг бас санагдчихж байгаагүй. Гэхдээ яг л нөгөө нэг 20 хэдэн настай залуучууд гэр бүлээ төлөвлөх, найз нөхдөйгөө уулзах, тэгээл ингээл нөгөө ер нь амьдрал яг аль зүглөө хаашаа явж байгаа яг яах вүлээ. Одоо ер нь сайн байхгүй 30 гарчвал ер нь хүн шүү ч гэдэг юм уу. Тийм бодлууд ч гэсэн надад ч гэсэн байж лаа. Бидний үед бүгдээрэнд нь л явдаг юм тогтворчиж амжаагүй байгаа үе гэх юм уу. Тэгэхээр ингээд тэр одоо талын зүйл бол бодогддог ингээд юм ингээд доктортой болчвол их гоё юм шиг тийм. Гэхдээ магадгүй одоо 30 40-тэй болоод юм доктортой болсны дараа тэр үе гоё ээжигээд бид нар 20 насаа буцаж бодоод гоё гэж бодох юм билүү. Тэгэхээр чинь хүн чинь дандаа өөрт байхгүй юм аа. Буцааж боддог болохоор. Тэгэл цаг үеийн л онцлогуд нь л байгаа л хальтан нас болгонд өөрийнх нь гэсэн гоё юмнууд байгаа. Подкастын ивент тэтгэгч 20 жилийн турш таны гэр бүлийн ихтгэлтэй сонголт, шин сонголт тавилгын ихтэлгүүр. Би харин бас яг тэгж бодож ирсэн. Заримдаа бас ингээл нөгөө хүлэн зөвшөөрөхдийн тул насаа нэмж хилдэг ч үе байсан л ах танд гэж бодож чинь тий. Надаас тийм үе байдаг гэсэн баггүй. Тэгэхээр тиймэрхүү юмнуудаас адилхан байд юм болов уу гэж бодож ирсэн. Бас нэг зүйл дээр би нэг эмэгтэй ус төрчөнтэй бас нэг уулзах завшаан тохиогоод уулзж ирсэн чинь яг тэр нэг гэр бүл төлөвлөлтийн талаар бас ярьдаг юм байл л та хоорондоо. Яг өсөөсөө би эмэгтэй хүн учраас одоо хүүхэд төрүүлснээрээ карьер маань хүүхэд бүртээр 2-3 жилээр угаасаа ухардаг ч гэдэг ч юм уу тий. Таны хувьд ялгаагүй л одоо ирээдүй гэр бүл төлөвлөлт гэл байдаг л ахaltaа бодож байгаа байх. Тэгээд тэрнээр зүгээр ямар бодолтой байд юм бэ?
Миний хувьд болохоор би чинь жоохон консерватив үзлээр хөндлөлтэй. Тэр утгаараа гэр бүл аюу үнцэнтэй гэж үздэг. Тэгээд тэр утгаараа их хөнгөн хумгаа хандахгүй байхыг хичээгээл одоо тэр утгаараа гэр бүл төлөвлөлтийг нэлээд төлөвлөж явцдаг хүний юм тоонд орох. Тэгээд бас ингээд хүүхэдтэй болно гэдэг чинь аюу гоё штэ. Одоо ингээд хамгийн том л дад жаргалын нэг. Тэгээд тэр утгаараа хүүхэдтэй хамт цаг хугацаа өнгөрөөнө гэдэг бас чухал гэж боддیں۔ Нөгөө мэдээж хэрэг карьерийн хувьд ингээд 2-3 жил золиос юм шиг харагдаж байгаа ч гэсэн цаад утгаараа бид нар чинь бүр хүн өсгөөд тэгээд бүхэл бүтэн ертөнцийн одоо ингээд тэнцэж ингээд бүрэлдэж байгаа шүү дээ. Тэр мөчийг хамт одоо туулна гэдэг чинь ингээд баг тэр хүүхдийнхаа нүдээр хамт дахин ингээд бүх зүйлүүдийг шинээр ингээд авч байгаа юм шиг. Тэгээд тэр надад айгүй гой санагддаг. Тэгээд би нөгөө 3 дүүтэй болоод ч тэр үед яг тэр бас хөөрхөн санагддаг. Тэгээд тэр утгаараа мэдээж хэрэг нөгөө нэг бид нар ингээл гэр бүл төлөвлөлтөй хиймээр байгаа гэдгийг заасан. Бүх юм чинь яг ингээд яг за одоо тэдэн оны тэдэн сарын тэдэн төвхтэй болоод ингээд яана гэж тэгж төлөвлөх бол боломжгүй шүү дээ. Тэгээд яг өмнө нь бол ингээл анх нэг их сургууль мургуулаа төгсөж явах үедээ бол хатуу боддог байсан. За яг л одоо тэдэн настайдаа тэдэн хөвгтэй болоод ингээд яах хэвээр гэл ингээл бараг бичиж тавьсан юм шиг. Одоо бол яг нөгөө нэг болох хэвээр юм цаг хугацаанд өөрөө болно. Тэгээд ямар ч яг төгс цаг үе гэж угаасаа байхгүй юм байна. Тэгэхээр болж байгаа зүйл бол яг л тэр цаг мөчтэй бол ингээд болох нь бол одоо ингээд зүв байх хэвээр гэдэг. Хамгийн гол нь нөгөө хайртай хүнтэйгээ хамт байх хэвээр. Тэгээд тэрийг л их чухалчилж байгаа. Хүн хэрвээ одоо нөгөө хүндээ хайртай байх юм бол ямар нэгэн одоо бэрхшээл саад тэр зүйлсүүдийг бол ингээд даван туулах чадвартай тийм байдаг. Тэгэхээр тэр утгаараа ингээд нөгөө нэг амар тайван амьдралыг сонгохын тулд ямар нэгэн байдлаар одоо ингээд эргэж хараад би тэр үед л буруу зүйл хийчих гээд бодохгүй тулд бид нар ингээд карьерийнхаа хажуугаарч хийн хайшаа. Гэхдээ карьер бол нэг талд явж байгаа. Тэр бол нэг 20-30 жилийн асуудлын тухай бид нар ярьж байгаа. Гэхдээ гэр бүл чинь бол одоо ингээд насан эцэслэх хүртэл тэгээд бүр тэрнээс чинь цааш үр удамчин явах тэр чухал зүйлийн тухай ярьж байгаа учраас энэ хоёрыг бас яг нэг лайн дээр ч юм уу шугам дээр ч тавих боломжгүй л ахал та. Тэр утгаараа бол их гоё одоо ингээд нөгөө нэг хүний амьдралыг бас ингээд гоё чимэг болж явах хамгийн нандин тэр амьдралын хэсэг нь байх гэж бодож явдсан шүү дээ. Өөрийн тань хувьд ингэж боддог уу бас ирээдүйд одоо юу гэдэг за хүүхдтэй болоод тий за магадгүй буцаад одоо улс төртөө эргэлт хийдэг ч юм уу тий тэр үед арай өөр асуудлууд дээр төвлөрдөг болох болов ч юм уу тий эсвэл одоо ингээд хүүхдтэй улс төрчнөр ч юм уу арай өөрөөр асуудлыг хардаг ч юм уу тиймэрхүү зүйл ажиглагддаг уу их болов гэж боддог. Одоо юу гэдэг цэцэрлэг сургууль ч юм уу нэг ингээд шал өөр нийгмийн асуудлууд руу ингээд харагдаад эхэллэх ч юм уу тий юу байгаад бас нэг чуулганы юм дээр байжсан чинь нэг үг хэлээд юу ямар асуудал ялаа марцчихж гэхдээ ямар ч байсан хүүхэд хүн ойлгохгүй гэж намайг шууд итгсэн л та. Тэгээд яхаар яг нэг нийгмийн асуудлыг ярьж байхад заавал нэг хүүхдтэй байх гэдгээс биш. Ерөн зүгээр нэг бодлого гэдэг дээр бол нэг айхтар том өөрчлөлт бол мэдээж хэрэг гарахгүй байх гэж бодож байна. Миний хувьд бол үзлэр эмтлийн хувьд бол тэр чинь нэг сургуулиудын тухай ярьжсэн баха да. Хүн амын тоонд нь зохицуулж бид нарыг тухайн суманд тэдүү хөлт байвал одоо нэг сургууль хангалттай, хоёр дахь сургууль хэрэггүй гэдгийг тоон дээр тулгуурлаад хийдэг байя гэд тэр саналыг би дэмжиж тэгээд ярьж хат болохоор үгүй тэгж яаж болтгүй юм те миний хэрэгцээ тэгж болтгүй юм. Би болохоор үгүй тэгээд нацсан логиктэй байх хэрэгтэй шүү дээ. Эсвэл яриад ингээд өрнжсэн тэгсэн чинь хүүхдгүй болохоор ойлгохгүй байна гэдэг. Тэгээ миний бодол болохоор ингээд гэдэг хүн амынхаа нэгтэрчлэр хараад үзэхэр Улаанбаатар хотод чинь дийлэнх нь байгаа дээ. Тэгээ бид нар энэ Улаанбаатарт байгаа 3 ээлж одоо ингээд ээлжээр явдаг гэхгүй нэг парнд гуруулаа суудаг тэр хүүхдүүдийн сургуулийн асуудлыг шийдэх ёстой шүү дээ. Тэгэхгүй тэгээд нэг тойргийн гишүүдийн юугаар тэндээ очиж нэг суманд 2 сургууль барих гад зүтгэх ямар хэрэг байгаа юм бэ гэдэл. Тэгж яхад бол шууд надад ирсэн дайралтан тэр байсан юм байна те нэг амаа таглуулах гад яг тэгээд яг тиймэрхүү байдлууд бол байхлах. Гэхдээ ингээд ирээдүйд аль ч утгаараа бас ингээд нэг хүмүүс ер нь заавал нэг альбом тушаалтай байж өөрчлөлт хийх юм шиг бид нар ер нь бодод тээ шүү дээ. Ингээд тэр бас зайшгүй биш баг. Мэдээж хэрэг хүн хичээн хүн ингээд тухайн альбом тушаал дээр байх юм бол шийдвэр гаргах эрх мэдэл нь байна. Тэр утгаараа тэр шийдвэр гаргахын дээр нь байж байгаа зөв шийдвэрүүдээ гаргахыг хувь хүн болгон хичээн. Чадахгүй байсан ч гэсэн бас нийгэмрээ нөлөөлөх
маш их боломжууд байгаа. Тэрэн дээр очиагүй байсан ч гэсэн одоо нийгмийн өөр одоо сайн сайхан зүйлсүүдийг хийх боломжууд нь байдаг учраас нөгөө улс төрчийн хувьд орох замаа хайх гэхээс илүү exit-тэй айгуусан бодох хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэгээд ирэх юм бол их зүв замаар явж чадах юм шиг. Тэгээ миний хувьд бол ингээд за одоо жишээ нь дахин сонгогдохгүй. За одоо жишээ нь ахиад одоо улс төрийн ямар ч тийм карьер байхгүй л ихэд яах вэ гэд ингээд тэр асуултыг өөртөө ингээд тавьдаг байхгүй. Тэгэнгүүт би жишээ нь хүрээлэнгийнхаа ажлыг хийгээд явахтай айгу одоо аз жаргалтай л байна. Ягаад тэгэхээр нөө улс төрийн намын үзэл баримтлалын тухай. Яг тэр үзэл баримтлалынхаа зүйлсийг гаргаад сургалтууд хийгээд энэ хийх асар их ажлууд байгаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг хийж байгаа ч гэсэн болно. Тэр утгаараа ингээд заавал нөгөө хүн хатан яах биш. Ингээд зөв агуулгаар нь зөв зүйтэй байхаар нь ингээд хийгээд явах боломжтой ч гэх юм уу тийм. Тэгэхээр ингээд тэрийг харцсан байхад бол ингээд дараа нэг хөнгөн тэгээд нөгөө цаад утгаараа бас өнөөдөр улс төр дөрнж байгаа олон асуудал дээр ингээд арай нэг рационал хандах боломж нь бас гараад ирт юм шиг. Ягаад гэвэл бид нар нөгөө нэг бүх зүйл энэ нэг ганцхан юмнаас хамаарат тэрнээс цаашаага бүх зүйл дуусгаж байгаа юм шигээр хараад эхлэхээр л нөгөө нэг юм хитрхийн нарийнхнаар бодоод эхэлдэг. Тэгээд тийм бодлууд донд ороод ирэхэр чинь бас буруу шийдвэрүүд гараад ирж байгаа. Явцсан болол. Тийм. Тэр утгаараа бас өөрөө өөртөө сэтгэл санаанд бас тайван байлгахад бас тэр exit game-ийг бас ер нь бодсон байх хэрэг нэг зүгээр юм шиг санагдсан. Подкастын дэмжигч LCY Kiki. За тэндээс манай зурглаач цаг сануулж байна. Тэгэхээр би подкастын сүүлийн хэсгүүд рүүгээ оръё гэж бодож байна. Яг жоохон цагтай учраас л ингээд тусахаас өөр аргагүй болчиход идэг. Би бол зочдтой өчнөө хэдэн цаг ярилцаа суумаар ингээд санагдаад байдаг шүү. За манай подкаст ивент дээр Millennium байгалийн эрдэс тус байгаа. Millennium-аас болохоор ямар компанид ажил өрнүүлдэг вэ гэхээр Untouched Car гэдэг нэртэй юм компанид ажиллагаа. Энэ нь бол таны Untouched Car юу юм бэ гэж бид тэр асууж байгаа. Тэр нь одоо бусад хүний мэддэггүй те. Таны тухай мэддэггүй. Авьяас сонирхол хобби одоо юу ч хийж бол цуглуулга ч юм уу те мэдгүй одоо таны дотор айгүй бяцгаа охин айгүй өөр юм сонирхдаг жаахыг мэдгүй шүү дээ. Тэгэхээр тийм Untouched Car тань юу юм бэ гэж асууж. Тэгэхэр чин тоочд болчих юм биш. Одоо сонсоод таачтаа. Би нөгөө нэг хоол хийхийг өдөртэй. Тэгээд нөгөө үр дүн шууд гардаг болохоор одоо ингээд ногоонуудаа хэрчээд ч гэдэг юм хуураад бэлэн болоод амтын гой гаргаад ингээд яг нөгөө хоолны гой юм нь болохоор нэг хоолыг хийж байгаа ч гэсэн маш олон янзын амтаар хийх боломжтой байдаг. Тэр өөрөө ингээд юм шин юмнууд турших боломжийг гой олгодог. Тэгээд их стресстэй өдөр байж байгаад хоол хийх чингууд яг тэндээс нэг үр дүн гарчаар ингээд их гой ингээд ажил хийсэн чинь шиг юм бүтцэн юм шиг мэдрэмж өгөөд ингээд тайвшрал мэдрээддэг. Тэгээд яг нөх хийсэн хоолын маань бас ингээд хайртан маань ингээд амар дуртай идэх мэдхийг харах юм гоё идэг. Надад бол тэгээд яг хоолнд их сонирхолтой юм да. Сонирхолтой. Одоо яг гişүүдий чинь марыг харьдагчгүй л гэж боддог шүү дээ бид нар. Тийм яг ингээд нөгөө нэг цаг хугацаагаа бас их зөв төлөвлөөд амьдраад сурах л ёстой баг. Бас ингээд нөгөө бас энэ токсик орчныг жоохон өөрчлөлмөр юм шиг санагдаж байгаа. Одоо энэ 126 гишүүнтэй болоод эн чинь бас нөгөө ажлын байр бид нар ингээд нөгөө ажлыг ажил гэж хардаг бас болох хэрэгтэй байгаад байна гэд. Бас тийхгүй бол ер нь бас энгийн зүгээр байдлаар ингээд улс төр хийх боломж болцоог нь бас бид нар өөрсдөө үлгэрлжиж бий болгоно. Энэ ажлын байранд бах орчныг одоо ингээд арай одоо нөгөө нэг ачааллаа зөв хуваарлдаг шаардлагатай хин юу хийх юм тодорхой байлгадаг гид баян үзүүлэлттэй энэ төр болгоод ирэх юм бол энэ дэр чинь бас зөв хүмүүсүүд нь орох орон зай нэмэгдэнэ. Тэгээ нөгөө нэг заавал мөнгөний сонгуул хийж гарч ирдэг ч байт юм уу те тэр юмнуудыг болиулаад нөгөө талдаа эмэгтэйний хувьд бол ус төрд орсноороо гэр бүлээ заавал бүр бүтэн хайдаг те одоогийн ус төрд явж байгаа эмэгтэйчүүд бол үнэхээр мундаг. Тэнд бол ингээд тэр хүмүүсийн ар гэр нь ингээд мундаг хамт байрч ингэж явж байгаа тул та тэр хүмүүс ингээд аль алийг услуулаа барьж явж байгаа. Гэхдээ тэр бол асар их энерги тэр хүнээс гарч байгаа байхгүй. Тэр ус төрд явж байгаа эмэгтэйчүүдээс тэр утгаараа бид нар бас энэ балансын аягүй зөв оруулдаг. Тэхийн тулд өөрсдөө л тэр нөгөө нэг юу хийх хэрэгтэй болох байх л та. Байгуулгын соёл гэдэг юм уу тий компани гэж харуулж явах буруул ажилладаг шүү дээ дандаа илүү цагаар ажилладаг нэг тийм нэг юм тэгсэн хэрнээ бүтээмжгүй тэгсэн хэрнээ бас тодорхойлогддгүй нөгөө нэг одоо чинь чуулган дээр бид нар 6 цаг цуучаад тухайн 6 цагийн хурлын тэмдэглэлээс шийдвэрүүд гарч байгаа. Тэгэхээр ингээд тухайн үед гишүүдийн асуусан асуултанд сайд нар тэгнэ гэж хэлчихэд хойноос нь follow up байхгүй гэр ингээд нөгөө
тэр асуудал яасан юм бэ те 24 оны 9 сард яригдчихсэн одоо энэ төрийн бүтцийн тухай асуудал төр за салбарын сайд нь бол ингэнэ гэж хэлсэн байна. Тэр дараа нь яасан гэдэг нь дараа нь байхгүйгээр бид нар өдөр болгон шинэ асуудалтай танилцал байдаг. Монгол улсад тийм байт юм уу гэл ингээл хүн болгон бүр ингээд бүх шатанд удирдах албан тушаалд байсан хүмүүс бүгдээрээ л шинээр бүгдээрээ л танилцал байдаг ингээд тэр тэгэд өмнөх чуулганууд дээр яригдчихсэн л байлгүй дээ. Одоо тэр тухайн үед нь яаж ийсэн те. Тэнгуүчин тэр нэг протоколоосоо эхлээд бид нар тэр протоколыг ядахтай ямар болох хэрэгтэй шүү дээ. Тэрний хэрэгжилт нь хаанагаан тэндээс гарсан одоо шийдвэрүүд нь биелэлт нь хаана очиж гацсан тийм. Тэгэхээр ингээд их хурлын хамгийн газар бол тэн дээр нэлийн ажиллах шаардлагатай. Тэрийг бас гишүүд нь өөрсдөө шаарддаг хэвээр. Тэгэхгүй бол одоо ингээд нэг 3 минутын гишүүд үг хэлдэг. Тэр нэг фэйсбүүкээр явдаг. Тэгээд дуусдаг. Болчихсон. Тэрнээс яг бодтор юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр яг энэ нэг юм процессыг бид нэр процесс ургалаа аюусан нэг шахдаг болоод хийдэг болчихлоо. Нэг жоохон бүтээлтэй болоод нэг өөрчлөгдөх юм лөө. Үр бүтээмжтэй боломжтой болоод. За. Подкаст манаас ийм хөөрхөн юм харж чичиг нэвтер байдгийн. Энэ дээр болохоор таны өмнөх зочин танаас асуулт асуудаг. За та мөн дараагийнхаа зочинд асуулт үлдээнэ. Тэгээ таны өмнөх зочин MCS Coca-Cola компани захирал Мягмар Жав захирал танд асуулт үлдээсэн. За эхэл тэгээ таныг гэж мэдчихэд их бодож битсэн ер нь. Ингэж битсэн байна. Таны хүн мөн чанар үнэт зүйл 3-ыг агуулсан өөрийгөө илэрхийлж чадах бие тодорхойлтыг өгнө үү гэсэн. Бие тодорхойлт гэдэг юм. Одоо яг би ийм хүн шүү гэдэг тийм тодорхойлтыг өгөөч гэж байгаа. Тэгэхдээ хүн тэг мөн чанар үнэт зүйл 3-ыг агуулсан тодорхойлт. Хамгийн түрүүнд орж байгаа зүйл нь одоо нэг өөртөө байгаагаараа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд эрх чөлөөтэйгээр өөрийнхөө амьдралыг зурах сонголтыг хийсэн гэж ер нь бодож байна. За үндсэндээ бол нэг хүний аз жаргалаа өөрөө олох. Чи өөрөө аз жаргалгүй бол бусад хажууд байгаа хүмүүстэй аз жаргал өгч чадахгүй. Тэр утгаараа хамгийн түрүүнд өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Бүх алдаатай муу одоо ингээд сайн талуудаа хүлээн зөвшөөрөх амархан баг. Гэхдээ муу талуудаа бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрнээс эхлээд одоо ингээд хүн өөртөө хангалуун байж чадна. Дээрээс нь сайжрах орон зайгаа олно. Тэгээд хамгийн гол нь бид нар ингээд нэг бас амьдралыг ингээд experience туршил одоо ингээд амьдралыг мэдрэх одоо тэр нэг мэдрэмж байгаа ш. Тэр мэдрэмжийг мэдрэхийн тулд их зөрөгтэй байх хэрэгтэй. Тэр мэдрэмжийг энэ цаг мөчид ингээд бүх үйл явдлууд боломжууд байдаг. Бид нар магадгүй өөрсдөө жоохон айснаас болоод ингээд би яах юм би чадахгүй ч гэдэг юм уу те. Ингээд хурал дээр хахад гар өргөд асуулт асуухаас имэдэгч байт юм те. Тийм байдлаар жижиг зүйлүүд дээр өөрөө хойшин татчихдаг. Тэгэхээр тихгүйгээр өөртөө би зүгээр алдсан ч хамаагүй би оролдоод үзье гэдэг. Тийм байдлаар ингээд олон зүйлсүүдийг ингэж турших орон зайгаа бас өөртөө өгөх. Тэгээд олон замыг өөрийнхөө замыг олох тэр нэг эрхчлөөгөө өөртөө олох хэрэгтэй. Тэгээ миний бодлоор хүн ер нь өөртөө л эрхчлөө болгодгүй юм шиг санагдаад байна шүү дээ. Өөрийгөө их барьдаг. Подкастын хамтран ажиллагч Sennheiser брендийн албан ёсны дистрибьютор Global Smart Solution. Global Smart Solution нь Sennheiser брендийн мэрэгжлийн болон энгийн хэрэглээнд зориулсан аудио тоног төхөөрөмжийг Монголд албан ёсоор нийлүүлдэг. Студ, подкаст, тайз дэлгэцийн хэрэглээ, систем интеграцийн шийдлүүд гээд аудиотой холбоотой бүх төрлийн шийдлийг нэг дороос авах боломжтой. Би энэ асуултыг бас асууж 2 асуулт үлдээсэн. Танд анх удаа 2 асуулт үлдээсэн. Та өөрийн хүсч байсан шигээ ус төрч болж чадсан уу гэж байгаа юм. Энэ нь гэхдээ мэдээж одоо юу гэдэг та хүүхэд байгаасаа би ус төрч болно гэж мэдээж анхнаасаа бодоогүй л ах л та. Гэхдээ тэр хүсэж байгаа шиг ус төрч байж чадчихаа юу гэдэг. Хичээж байгаа. Яг чадж байгаа хэсгийг бол бас мэдэхгүй байна. Тэгээ зарим өдөр чинь бас ингээд нэг бүр ингээд би ерөөсөж болохгүй байгаа юм байна гэж бодох үед бас байгаа шүү дээ. Тэгэхээр яг өөрийнхөө анх төсөөлжсэн шиг байж чадж байгаа хэсгээс мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан өдөр болгон л ингээд хичээгээл явж байгаа болохоор бас дараа нь л одоо хэлж чадах бах та. Энэ нөгөө нэг бужигнаан дундаас гарсны дараагаар л хэлэх бах та л гэж бодож байна. Подкастын хамтрагч ертөнцийг таних хөтөч Nepco. За. Маш гоё хариултууд өглөө. Ингээд энэ хүрээд хоёлаа энэ удаагийн подкастад дуусгая.
Гэхдээ би миний хувьд бол зочдтойгоо дандаа дахин уулзахын ерөөл тавьдаг. Учир нь бол хойлоо магадгүй таны үргэлт ажлын хугацаа дуусаа те 4 дахь жил дээрээ ярилцахад мэдээж бас шал өөр төвшний ингээл юмнууд яриндээ таны үзэл бодлууд хിവэрээ өөрчлөгдсөн гэх мэт те. Ямар ч хэсэн дахиж уулзахын ерөөлийг дэвшүүлээ. Тэгээд маш үнэтэй цаг хугацаа бидэнд зарцуулж ирсэн баярлалаа. Миний хувьд бол тантай харилцахтаа маш их догтлсон. Тэгээд тоног л ингээд юу ярих уу гэд яваад исэн. Яг хөө тийм учраас яг цаг жоохон бага байсан учраас би магадгүй яг үзэгчдийнхаа сонсомоор байсан зүйлсүүдийг асуугаагүй ч гэж магадгүй өршөөгөөрэй. Тэгээд танаас олон зүйл сонирхдаг байх бас үе тэнгийнхэн ч бас өөр залуучууд бол ингээл юм сонсомоор байгаа хаа гэж бодож байна. Харцангуй одоо ер нь залууч нэгнээсээ айгүйг суралцдаг болсон тий. Тэгээд маш үнэтэй цагаа зарцуулж ирж бидэнд зориулсан баярлаа. Баярлалаа. Тэгээд яг бас өөрөө их дотоод мөн чанарлуу асуусан тийм асуултууд байлаа. Тэгээд баг нэг Амаржингийн подкаст дээр л нэг төстэй байдлаар ярьсан болохоос биш. Бусад үед бол нэг тийм асуудалтуудаар бол ингээл яриад яаж байгааг одоо зөвгүй буруу мэдгүй. Ямар ч байсан нөгөө хүн би ч нөгөө бас тэгж л бодоод тийм. Нөгөө дуусаагүй түүхийг ингээд яриад ахаар чи бас өгөө сонио. Яг одоо ч нөгөө нэг өрнж байгаа тий ингээл ийм тийм гэл ингээд шууд хэлчих гэхэр чинь би ч одоо өөрийгөө бас ингээд бүтээж байгаа юм шүү дээ. Ер нь бид нар чинь ингээд өөрөө өөрсдөө бүтээж байгаа хүмүүс. Тэгэхээр ингээд шууд дүгнэлтүүд хэлээл ингээл би бол ийм үнцэнтэй өөрийгөө ингэж тодорхойлох ингээд саяны асуулт бол амар хүнд байгаа. Хэдэн жилийн ян дараа харснаа би одоо юу ярьсан юм бэ гэж бодох юм билүү хэмээр. Тэгэхээр яг бас ингээд сонирхолтой түүхэн цаг хугацаа бас ингээд байлаа. Тэгээд энэ подкастыг үзэж байгаа хүмүүстэй ч гэсэн бас сайн сайхныг хүсье. 2026 он бас ингээд эхэлж байгаа. Тэгээд шинэ он эхлэхэд бас ингээд дандаа шинэ жил эхэлж гин гэдэг утгаараа чинь маш гоё байдаг. Тэгээд тийм болохоор бас та бүхэн минь бас урам зоригтойгоор шинэ зүйлсийг туршаарай. Өөрсдийн гэсэн бодож явдаг байсан тэр зүйлдээ ингээд ганцуу шамлаад ороорой. Тийм ирч хүчтэй гоё байвал одоо ингээд бид бүхэн ч л ерөөсөө ингээд тийм ирч хүч, шин энерги тэр зүйлээр ингээд дутагдчихээн. Ингээд бид нар ингээд өөрсдөө дотроос нь харахаар юу ч өөрчлөгдөхгүй ингээл байгаад байгаа юм шиг харагдж байгаа ч гэсэн цаг хугацааны явцад бол бөөндөө ахиц дэвшил гаргаалгаа. Манай хүн амч гэсэн ингээл бас баг багаар нэмэгдээл бид нар чинь бас ингээд сайжраал байгаа ямар нэгэн төвшөндөө. Тэр утгаараа бас энэ сайжралтын нэг хэсэг нь болж явж байгаа учраас бид нар ингээд их гоё цаг мөчөд амьдарч байгаа гэж боддیں۔ Тэгэл ингээд миний ер нь боддог юм бид хэдүүлээ яг ингээд нэг 30-40 жилийн дараа ингээд сууж агаад буцаад харахад манай улс ч нэрээ тэр үед хүндээсэн шүү гэж агаад одоо сайхан болжээ гэд ингээд яриа сууж авах гэж боддог. Тэгэхээр ингээд тэр холын замж гэсэн гэхдээ маш гоё амттай, сонирхолтой, хүнд ч гэсэн маш олон сорилтуудыг, маш олон даваануудыг давсан тийм гоё он жилүүд бас бидний өмнө бүгдээрнийх нь өөрийн чинь өмнө гэсэн байгаа ах. Тэгээд тэр утгаараа бас ингээд сайхан ирч хүчтэй тэгээд аж аргалтай хамгийн гол нь эрүүл энх ийм байгаасаа гэж бүх одоо энэ подкаст үзэж байгаа хүмүүстээ бас хүсье. Өөрт чинь бас эрүүл энх аж аргал сайхан бүхний хүсье. За маш их баярлалаа. Энэ шинэ оноо маш гоё өрөөлтөө өгсөд эрхлүүлж байгаатай баяртай байна. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань ч ихсээ гоё эерэг мэдрэмжүүд авсан баг. Таныг бас хүн гэдэг утгаар нь харах хэрэгтэй гэдэг. Бид яг өөрөө эмэгтэй хүн учраас бас ийм зөөлөн тэгээд ингээд тэр талаас нь харуулчмаар санагдаад нэг олон хоног батсны тэгж хийсэн байсан. Тэгээд би бол маш их сэтгэл хангалуун байна. Тантай харилцсандаа тэгээд танд ч ихсэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээд дараачийн уучлаараа хоёлаа дахин гоё зүйлсүүдийг ярив. Тэгээд энэ үрээ тайлбар подкаст өндөрлүүлье. Тэгээд дараачийн дугаараар Цэнгүүн гишүүний дараагийн зочноос асуусан асуулттай дахин нэг сонирхолтой зочинтой эргээд уулзтлаа. Түр баярлаа. Хүүе, нэг өөрөөр аялаад үзэх үү? Би таялагч бүртээ M-бүх, M-Music, M-Karaoke үйлчилгээний 1 сарын эрхийг бэлэглэнэ. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Энэ өвлийн амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл Discover World Traveling Thailand-ын Phuket, Bangkok, Vietnam-ын Phuket, Хятадын Хайнан болон Бээжин, Туркийн эртний хотуудын онц сонирхолтой аяллуудаас захиалаарай. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Discover World Travel